Гэр бүлийн радио FM 104.5 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Улаанбаатар Өглөөний мен. Ганцаараа гоё яар. За. Гурав дээр нь байгаа. За sorry. За дахиад эхлэе. Өглөөний мен. Гэр бүлийн радио 104.5 мөн 84.5 сувгаар биднийг тааруулан сонсож байгаа эрхэм хүндэт сонсогч танд энэ өглөөний амар амгалан айлтхан мэдчилье. За ингээд урт зуны амралтын дараагийн одоо яг ажил эхэлж байгаа шинэхэн 7 хоногийн хамгийн отхон өдөрт одоо бид нэр хүрэлцэн ирсэн байна. За одоо отхон өдрийг бацхаар манай гэр бүлийн радиогийн одоо маркетингийн албыг хариуцдаг бүсгүй мөн одоо сэтгүүлч хөтлөгч өглөөний шоуны маань голоос хөтлөгч их заяа маань одоо яг найруулагч гэдэг шинэ альбом тушаал дээр буусан байна. За сэтгэл ямар вэ? Үгүй яг айгу цалгардж байна. Хар хүс цувчаад байгааз. Харин хар хүс цувд юм байна. За чамайг тайвшруулах зорилготой надад нэг хэд хэдэн юм байгаа бас. За. Би бас бодсон бодлого яах вэ? Бас эмэгтэй хүнийг бас тийг зовоогоод яах вэ гэдэг. За тэгсэн чи жоохон чамд ингээд зориулсан жоохон ганц хоёр юмтай ирсэн шүү зэ. За ашгүй юу ашгүй. Ашгүй. За 3W1045 цэгийн минь вебсайт бөмбөрцгийн өнцөг болон бүрээс нэвтрүүлгээд энэ камер нь хаана бэ? Энэ 3W1045 цэгийн минь та бөмбөрцгийн өнцөг болон бүрээс сонсох боломжтой. 104.5 84.5 долгион дээр та радиога яг энэ цаг мөчид хүлээн авч сонсож байна. Мөн дүрстэйгээр үзхийг хүсвэл Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичээд хайхаарай. Эрх амир том харагдах юм. Харин тийм чи наадгаа чадахгүй. Тий. Битээ оролцсон юм наадаа. Би өөрөөс оролдохгүй ингэсгээл байж. Хүүхэлтэй киноны хоёр дүр шиг л харагдаад байна. Нэг нь том, нэг нь жижиг. Үгүй ингэсгээл байж яшиг зүгээр илүүдтэй юм оролцож тэгж лай болж байгаа. За би энэ хойдлын хөшгөө өөрчилчихье. Тэгэхээр өөр болчихно гэж юу? Үгүй том жижиг нь бол өөрчлөгдөхгүй илгүү дээ. Юу гэж бодож байна? Үгүй яах вэ зүгээр. Том жижиг нь би эндээс бол юу ч хийх боломжгүй ш. Наа чи нэг оног дийлгсэн дээр. Тий. Эсвэл жоохон цааш суугаа микрофоноо тийм. Жоохон тэгэх юм уу эсвэл нэрээ. Нэ камера цаашлавч. Камера жоохон олдолч те. За арай төгсөн шүү заяа. За. Тэгэнгүүт нь би жоохон ингэчил та. Би хойдлоо цайвар болгосон чи миний царай бараан болчих юм. За угаасаа юм. За одоо өнгөрсөн. Одоо болио хэлээ. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн энэ 7 хоногийн отхон дугаар хүрч байна. Тэгээд яг одоо меншин давалгаанд та бүхнийг нэгдээрэй гэж уриалъя. Ягаад гэвэл өнөөдөр 2 дахь булангаар бэлэг болон өрнө. Бэлэг булангаар өнөөдөр та бүхэндээ бэлгээ гардуулж өгөх байгаа штэ тий. За ямар бэлэг гардуулж өгөхийг яруу тодор танилцуулаад өгөөч Эрдэнэ даваа. За энэ удаа бид нар ер нь одоо манайх гэр бүлийн радио учраас гэр бүл болгонд нэг юм бүгднгийнх нь хүсдэг нэг юм хөөрхөн юм байдаг нь үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө бид нар байнга олон юм хүсдэг штэ. За сайн сайхан гэдэг нь бол одоо тэгэл амьдралын аж аргал маргал олон юм. За энэ дотроос бас нэг зүйл дээр нь бид нар бас тусламж хэрэгтэй болов гэд хүүхдийн өсөлтийг одоо онцлоод бүрэн одоо эмчлэх, за бүр зөвлөгөө өгөх. За тэгээд яг эмнэлгийн үжилгээ, эмчийн үжилгээ, мэрэгжлийн хүмүүсийн зөвлөгөөг нь өгөх боломжийг одоо эхлүүлсэн байгаа. Тод H гэдэг хүүхдийн өсөлтийн клиник гэдэг Монголд байдаг. За бүр бараг 10 жил болчихж байгаа юм байлээ. Оо тийм байлээ. Удаж байгаа юм байлээ. Энэ байгууллага маань бас олон хүүхдийн одоо өсөлтөнд одоо хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өгч одоо эмчилгээг бол хийснээр алдартай. За тэгэхээр би ийм эмнэлэг байдгийг үнэхээр мэддэгч байсангүй сая л олж мэдлээ. Тэгэхээр энэ эмнэлэгтэй хамтраад бид нар бас ингээд таны хүүхдэд 2 хүүхдэд гэдэг байгаа шүү дээ тий. Таны гэр бүлийн 2 хүүхдэд бүр өсөлтийн зон тодорхойлох одоо зон гэдэг одоо өсөлтийн одоо юу байдаг шүү дээ. Хэдэн наснаас хойш өсгөө болчдөг энэ төр гэдэг тийм байгаа. За тэрийг бол хаагдсан байна уу, хаадаг байна уу гэл тий. За тэгээд тэр нь болохоор хүн юугаар болдгоо юм байна. Одоо зөвхөн тодорхой насанд бол хүрээд болчдоггүй юм байна тэр нь. За ямар нэгэн байдлаар ингэж тий хүүхдийн биологийн одоо бие махбодын онцлогоос шалтгаалаад энэ нас нь бас арай өөр байх боломжтой байдаг гинэ. Тэгэхээр тэр зоныг нь одоо тодорхойлуулж өгнө. За дээрэс нь
одоо яг өсөлтийн одоо шинжилгээ зөвлөгөө онцлогоог нь бол өгөх юм билээ. Тэгэхээр таны хүүхэд өсөх боломжтой өндөр болох боломж бол байгаа гэж бодож байна. Тэгэхээр тэр боломжийг нь бид нэр олгож байгаа. За энэ болохоор насны хязгаар нийтлээ заяа. Насны хязгаар нь бол 0-18 насны бүр 0 юм уу? Тийм. Гэхдээ ер нь 5-аас дээш насны 5-аас 18 насны хүүхдэд үзүүлэх юм бол илүү зүгээр ах гэж бодож байна. Яагаад гэх юм бол 5 нас буюу 6 наснаас нь эхлээд хүүхдийг яг тэр өсөлтийн зонгийг үзээ. Тэгээд дээрэс нь ингээд өсөлтөнд нь ингээ анхаарад амьдралын маягийг ингээд зөв чиглүүлээд өгөх юм бол яг манайхан ч уг нь хүүхдээ өндөр болгох хүсэлтэй шүү дээ. Ер нь бол тэгэхээр хэдэн сантиметр чамаагүй өндөр болох боломжтой гэдэг юм байна. Тэр нэг за бүр хэдэн сантиметр хүртэл өндөр болох боломжтой гэдгийг энэ өсөлтийн зон тодорхойлох оншилгоогоор нь гаргаад өгчт юм байна шүү. За энэ өсөлтийн зон эхлээд бол анхан шатны оншилгоог нь өгөх юм байлээ. Тэгээд дараа нь өсөлтийн зон тодорхойлох оншилгоо өгөөд энэ хоёрыг багцалж нэг хүүхдэд үгүй хоёр хүүхдэд өгж байгаа гэсэн үг шүү. За танаа хүүхдэд 18 наснаас дээшээ болчихсон бол найз нөхдийнхөө ч юм уу ах дүү нарын хүүхдүүдэд эсвэл ачзын нартаа ч гэсэндээ өгөх боломжтой гэсэн үг. Ингийн тулд юу хийж байгаа илээ тэрийг тайлбарлаа. Ерөөсөө амархан та яг өнөөдөр яг одоо хин нэгнийг та энэ хөтөлбөрийн доор меншн хийгээд ороод ирээрээ. За хэрвээ та биднийг радио дэлгөөнөөр сонсч ивэл меншн хаана хийх вэ гэвэл Facebook-ийн гэр бүлийн радио 104.5 гэдэг одоо манай пэйж байгаа. За пэйж дээр бид нэр лайв стримээр та нарт хүрж байгаа. За яг энэ лайв стрим доор хин нэгэн өөрийнхөө таньдаг хин нэгнийг одоо меншн хийгээрээ. За тэгээд меншн хийснээрээ тэр хүнийг энэ нэвтрүүлгийг хамтдаа сонсоосоо гэж урьж байгаа нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт нь за яг энэ одоо өнөөдрийн бидний танд барьж байгаа энэ бэлгийг хүлээн авах боломжийг та атгахнаа гэсэн үг. За ингээд меншн хийсэн хүмүүсээс бид нэг хүнийг сонгоно. Одоо рандом одоо санамсаргүй байдлаар. За дараад нь болохоор бид нар яадаг вэ гэхээр одоо өдөр гинэ. Бидний дараагийн булан эхлэхээс өмнө бид нар 8 цаг 5 минутын орчим бид нар одоо зүрхэн давлгаа явуулдаг. За тэр зүрхэн давлгаанд та өөрийнхөө бас яг энэ лайв стримийг та өөрийнхөө эможигоор зүрхээр давлгаалуулах юм байна. Хамт давлгаалуулцгаах юм. За ингээд энэ давлгаанд оролцсны дараа танд ингээ 2 эрх үүснэ. За ингээд өдөр болгоноос 2 эрх түүсээр байгаад нийтдээ 10 эрхтэй болж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр өдөр болгоноос бид 2 хүн сонгоо яваад ах юм. Рандом байдлаар одоо санамсаргүй байдлаар. За ингээд сонгосоор байгаад хамгийн сүүлийн 5 дахь өдрөөс сонгож дууссаны дараа бид бүх сонгогдсон тэр 10 хүмүүс дундаас нэг хүнийг дахиад яг адилхан одоо санамсаргүй байдлаар сонгоод тэр хүн одоо өнөөдрийн юунд ялагч болох юм аа. За тэгэхээр өнөөдрийн одоо бэлгэний эзэн болохыг хүсвэл яг одоо танд бас боломж байна. Хэнийг нэг меншн хийгээрэй. За тэгээд 8 цаг 5 минут орчимд бид нэр 2 дахь болон руугаа орох үед та зүрхэн давлгаанд оролцсноор таны боломж улам өснө. За би бүр энэ 7 хоногийн яг энэ бэлгийг авахыг хүсэж байгаа хүмүүс бол их одоо азтай илүү их одоо амархан одоо авчих байх гэсэн одоо найдлага бол байгаа. Ягаад гэвэл ихэнх нь амарчсан нэвтрүүлгээ бас сонсохгүй унтч модж байгаа иймэрхүү тохиолдод бол их байгаа шүү дээ. Энэ одоо хэд 7 хоногийн бэлэг явж байгааг яг тоочны санахгүй байна. Гэхдээ энэ бол миний бодлоор заяа. Яг өнөөдрийн энэ одоо бэлгэний эзэн бол хамгийн амархан авах хүн байх байхаа гэж би бодож байна. За баярлалаа. Меншн давлгаанд нэгдэж байгаа бүгдэнд нь баярлалаа. Өглөөний мэнд хүргэе. Гэгийн тунгалаг өглөөний мэндэ баярлалаа. Хайртай шүү. Өглөөний мэндэ гэд манайхан бүгдээрээ мэдчилж орж ирж байна. Мөн меншн давлгааны шин хүмүүс орж ирж шүү. Тэгэхээр радиогоо сонсож байгаа Facebook руу орж ирж байгаа хүмүүс байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийн бэлэг бол та бүхэнд хэлсэнчлэн тод ээж хүүхдийн өсөлтийн клиниктэй хамтралан клиник эмнэлэгтэй хамтралан та бүхний хүүхдэд зориулан өсөлтийн зон тодорхойлох оншилгоо заман тэгээ дээрээс нь өсөлтийн эхний оншилгоог тус эрхийн бичгийг хамтарсан энэ хоёр ч бол тусдаа багцсан байлээ. Энэ хоёрыг нийлүүлсэн шинэ багц гэсэн үг байхгүй юу? За энэ багцыг хоёр хүүхдэдтэй нь өгөх гэж байгаа шүү. Тийм учраас та бүхэн FM-тэйгээ ойрхон байгаарай. Тэгээ дээрээс нь бэлэг болон дээр нэг бас онцлог байгаа шүү дээ. Тэрний юу гэх юм бол хамгийн гол нь радиогоо сонсож явах хэрэгтэй. Нэг хүн шалгарлаа гэж бодоход тэр хүн нь шууд радиогийн утас руу залгаад тэгээд эрхийн бичгээ авах боломж нь нээгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ, тий. Одоо тэгээд тэр хүн хэрвээ залгахгүй шууд дараагийн хүнийг бид нар тодруулна гэдэг ийм дүрмтэй байгаа. Дүрмтэй, тийм дүрмтэй. Бас нэг гоё юм нь хараа бас та нарт сонсогч нартаа гоё юмаа гэж хэлж байгаа нь юу гэвэл энэ манай радиогийн хөтлөгч одоо бас ажилчид бас оролцох боломжтой байсан саяхныг хүртэл. Тий. Өнөөдөр бол одоо тэд нар маань оролцох боломжгүй одоо жишээлбэл заяа битээр бол
одоо оролцох боломжгүй байна шүү дээ. За тэгээд ямар ч сан битээр бол оролцоод авцсан. За тэгээд өсөлтийн зонгийн тодорхойлох ийм бэлгийг өгөх гэж байна шүү. Өсөлтийн талаарх мэдээллийг та бүхэн тодоо ичээс пэйжээс нь бас асуугаарай, лавлаарай. Радиогийн 2 дугаар студид дахин хэлэхэд энэ ингэдэм байна. Би давтаад хэлээд байна тэгэл наачин суучаад тэгээдсэн шүү дээ. Үнэхээр давтдээ. Наа чи ингээд сарниад идэм бил анхаарал. Таны яа гарахгүй давтдсан бэ шүү. Одоо наа чи ингээд уулын зуршил болчвол амархан юм билээ. Ааха. Эзүү болохоор тэгэд байхгүй. 10 хоног, 5 хоног гайгүй гэдэг байхгүй. Миний бодлоор зөө. 5 хоногт зуршил 5 хоногтой зуршил болохгүй юм байлээ. 5-аас хоошоогоо явж иж арай гайгүй болох юм билээ. Оо яг зөв. 10 хоног явсны дараа харин одоо 5 хоног гэвэл амархан санагдах юм билээ. Ааха. Анхны 5 хоног учраас нэлийн чанга юм билээ шүү. Тийм байна. Өнөөдрөөс энэ тухай ярин зөө өнөөдөр. Эх 7 хоногоос бол бүгд ажилдаа орчих. Өнөөдөр ч яасан юм. Өнөөдөр ч яасан ярих юм аа. Тийм өнөөдөр. За баярлалаа. Бензин дээр очирлаад хүлээж бай. Баярлалаа гинэ. За ястаа гоё. Хүмүүс. Түр байж байгаараа хүй. Зөв шүү дээ. Бензин дээр очирлаа зогсож байхдаа манайх ингээд сонсоод хүлээж явах нь шүү дээ. Яг зөв. Бензин дээр очирлаа зогсож байхдаа хүлээж авах юм байна. Йоо гэхдээ манай радиог сонсох мянган шалтгааны нэг нь бензин дээр очирлах гэсэн чинь нэг сонио баярламаар ч юм шиг мууга хонцгоо ч юм шиг. Ямар сонио мэдрэмж вэ? Гэхдээ ийм юмд ийм сонио мэдрэмжүүд их төрдөн шүү дээ. Би зарим хүнийг бүтлгүүт хэрнээ сонио баярламаар ч юм шиг нэг юм зарим нэг юм сагсуу хүмүүс байдаг шүү дээ. Нэг юм амжилт нь ингээд өөр хинээс ч хамааралгүй зөвхөн өөрөө ингээд алж хядж байгаа юм шиг байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүнийг ингээд нэг хаяа нэг бүтлгүүт хэрнээ нэг сонио би хүний бүтлгүүтэлд баярлж ийн гэж бодохоор би өөртөө амар эвгүүцээд байгаа байхгүй. Тий харин тий. Гэхдээ ягаад чи тэр хүн бүтлгүүтгэрээ сонин зөв юм ойлгоо гэнтэр гэ тэ бас. Тэр шиг Монгол улс одоо бензин дээр очирлуулж байгаа гэхээр хямармаар ч юм шиг мөртөө манайхыг сонсож яах гэхээр очирлуулаад аймаар ч юм шиг. Баярламаар ч юм шиг. За ингээд баярлаж талархснараа ихний одоо заяа турж байгаа гэдэг нь ядаргаатай юм бэ болсон. Баярламаар ч юм шиг. Гэхдээ хэцүү ч юм шиг те хөөрхөн амт яаж байгаа бол гэд. Гэхдээ надад их юм идэх юм олдно гэж бодохоор баярламаар ч юм шиг. За ингээд Эркагийн үнэхээр их баярлж байгаа энэ сэтгэлтэйгээр ихний болгоо орё л та. За кофе уудгүй гэж бодохоор ингээд би илүү их кофе уух юм шиг. Тэгээд нэг баярламаар ч юм шиг. Гэтэ заяа кофе уудгүй болохоор надад уухан байхгүй гэж бодохоор гомд нооч. Би Эрка хүлээгээд ах шаардлага байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Чи яаж. Би чи эзэн ага энэ сууж байгаа шүү дээ. Чи одоо контрол. Тэгээд ингээд энэ ч гитар өлгөөтэй байгааг бодохоор ингээд тоглоход гоё ч юм шиг. Бүгдээрээ одоо бэлгээ задлцгаая. Энэ бол зүгээр ч нэг цүнх биш. Байдаг л харцсан хүн шүү дээ. Үгүй ээ. Дотор нь юу байгаа гэж? Хэмэдтэй. Үгүй тэгээ би хамт үзье гэдэг штэ. 3 2 1 гэдэг энэ зүгийг онгоолгоё заяа. Зүгээр ээж хараад игдэм үү? What? Ёо, шок. Ястаа алдаж болохгүй цүнх чи энэ байсан юм биш үү дээ. За, хар цүнхээ онгойлгоцгоё. За ингээд гэр бүлийн радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Ярка хөтлөгч Заяанаар та бүхэндээ хар цүнх гэсэн одоо өнөөдрийн сэдвийн одоо эхний булангаа бид нээж байна. Йоо алга малга хөлрөөд юу. Жижиг мижиг алдаанууд зөндөө гарноо Заяа минь. Гэтэ бас нэг юм наавштай нь юу гэхээр би айгүй гоё уусгалтай оруулж байгаа сте. Бас тэгж ах шиг байна. Би бол түг тагштай. Ерөөсө пад пид биш. Уусгалт бас байна. Түрүүний манай хоёулын дөнгөж өрнүүлсэн нэг юм ярианы хим маягийг манай туяагч ингэж байна. Туяагч алгасахгүй шүү. Тий, та хоёрыг азтанд орох боломжгүй болсон гэхээр баярламаар юм шиг. Хай. Гомдмоор юм шиг гинэ. Жаахан ой би яагаад ингэж жижигхэн болоод байгаа юм бэ? Билгүүнэ. Орж ирсэн байна. Үй сайн. Аар хаалхын алдарт билгүүнэ маань за Багнуур дүүргээс оролцдог манай эрхэм хүндэт сонсогч билгүүнэ. Одоо гигэн тунгалаг өглөөний мэндэ хэмээн ойрын хідэн 7 хоног бол ингэж бишиж орж ирээгүй. Мэдчлээгүүгээрээ мэдчихэж байгаа юм байна. За баярлаа. Одоо тавтаа морилно.
За яг одоо бол одоо хар цүнх хэмээх одоо булан өрнөх гэж байна. За хоёлаа ингэнэ. Ой, булан өрнөхөөс өмнө бас нэг өнөөдөр болох гэж байгаа нэг мэдээлэл хоёлоо Яг үнэ. Тэр мэдээллийг хүргээд тэгээ булан руугаа шилжээ гэж бодож байна. Бас их сонирхолтой мэдээлэл юм байлээ. Тий. Манайх нөгөө нэг одоо Солонгосоос одоо бензин авахаас өмнө бид нар их аятайхан сайхан гоё харилцаатай байлаа. Одоо бензин нь бол одоо инээдтэй л харилцаа болчлоо. За яг. Гэхдээ хэрэгтэй л билгүүдээ тий. Хэрэгтэй шүү дээ. Бид нар ер нь өмнөд Солонгост ер нь бид нар олон юмар хамтын ажиллагаатай нэг нэгэндээ тусдаа тэмтэй байдаг. За тэрний нэг бас одоо том одоо илрэл болсон өнөөдөр нэг том арга хэмжээ болох гэж байгаа юм байна. За Shinan to Mongolia 2026 гэдэг ийм том үйл ажиллагаа болох гэж байгаа юм байна. За ер нь бол ямар очтой юм бэ гэхээр Shinan гэдэг одоо сургууль үйд юм байна Солонгост. За энэ бол нэлээд том сургууль гэж шүү. Шинхан их сургууль гэж одоо том сургууль үйд юм байна. Би одоо энийг яаж уншихыг бол мэдэхгүй болохоор би Шинан гэж уншлаа шүү сая. Шинхан гинэ. За Шинхан их сургууль гэж байд юм байна. За энд бас манай Монгол сурагч нар залуучууд их сурж төгссөн байд юм байна. За бүр Монголд яг Шинхан их сургуулийн Монгол дахь төгсөгчдийн холбоо гэж байд юм биш үү. За энэ сургууль их засаг их сургууль Улаанбаатар хотын захиргаатай хамтраад эдгээр одоо Шинхан to Mongolia гэдэг ийм одоо том арга хэмжээ зохион байгуулж байгаа юм байна. Тэр нь өнөөдөр маргааш тэгээд ням гараг хүртэл ингээ 3 өдөр дараалж болох юм байна шүү. За энэ хаана болох вэ гэхээр хараа талбай дээр бол одоо 9-нд буюу ням гараг одоо хаалт нь болох юм байна. Одоо том одоо концерт болох юм байна. Энэ үйл ажиллагаанд юу болдог вэ гэхээр хараа K-pop одоо дуу бас бүжгийн тийм уралдаан тэмцээн зохион байгуулагдж байгаа юм байна. За супер моделийн одоо тийм бас контест явагдаж байгаа юм байна. Одоо уралдаан явж байгаа юм байна. Энэ ямар ойлгомжтой шүү дээ. Дэлхийд солонгосчууд юугаараа байлдан дагуулж байгаа вэ гэвэл K-pop. Урсгалаараа. Энэ одоо урлагаараа. Хөгжмийн одоо стил, урлаг, одоо өнгө төрх одоо сонирхолтой юм хим маягаараа бас дэлхийд гангарж байгаа шүү дээ. За тэгэхээр энэ одоо урсгалын одоо том тэмцээн болох гэж байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ сургуулаас одоо зохион байгуулж байгаа хамтын ажиллагааны үр дүн. Монгол улсад анхудаа зохион байгуулж байгаа гэж шүү. Тий. За одоо ингэж соёл урлагийн наадам гэсэн үг шүү дээ. Яг тэмцээн нь болохоор хаана болох вэ гэхээр их засаг сургууль дээр болох юм байна шүү. 7-8-нд. Одоо энэ бол ерөөсөө дандаа шалгаруултууд нь. Өнөөдөр гэсэн үг шүү дээ. Өнөөдөр маргааш 2. За тэгэнгүүтээ яг одоо хаалт нь болохоор Сүхбаатарын талбай дээр орой 17 цагт 19-ний орой гэсэн үг. Ням гарагийн орой. 17 цагаас одоо яг болох юм байлээ. За тэгээд хин дуртай нь очиж үзэж болно л гэсэн үг шүү дээ. K-pop соёлд дуртай, K-pop хөгжмийг сонсдог, бүжгийг нь сонирхдог ийм залуучууд ах юм бол 8 дугаар сарын 9 буюу Нэм гарагт Сүхбаатарын талбайд 17 цагаас очиод үзэж сонирхоор магадгүй өнөөдөр гээд нэг дотроо нэг бэлтгэсэн нэг гарын үзүүлбэр байдаг шүү дээ. Нэг алдрын үзүүлбэр. Тэрийг очиж үзүүлчих гэвэл бас болох л яж магадгүй. Тийм өнөөдөр маргааш 2 байна шүү. Явж очиод уулзаад үзээрэй те. Эндээсээ шалгараад ер нь бол Шинхан to Mongolia гэдэг одоо Facebook мөг дээр бол зар юу нь бол зөндөө явж ийлээ манайхаа. Тэгээд хараараа манай гэр бүлийн радиогийн пэйж дээр бас эдний зар нь одоо яг зураг хөрөг бүх юмтайгаа ингээ постертойгоо орцсон байгаа. Бодвол заяа бас харуулж байгаа гэж бодож байна. Оо тийм би харуулж байна. Харуулгаар барах уу те. Би энэ дууг нь алж байгаа байхгүй юу? Даанч дэлгэцэн дээр нь харагддаг юм байна шүү дээ те. За баярлалаа мэдээлэл хүргэсэнд. Одоо харин үргэлжлүүлээд манай Эрдэнэ даваа өнөөдөр хар цүнхээр ямар ичидийн зүйл авчирсныг хамтдаа харахад бэлэн болсон. Би хар цүнхээр ингэсэн. Эхнийх нь юм бол зүгээр халаалт заяа. Нэгдүгээр цүнх олдоогүй. Тий. Тэгээ цүнх олдоогүй. Цүнх олдоогүй учраас би саарл цүнхэнд авчирсан. Оо. Цүнх олдоогүй гэснээс сайхан баярлсан Аа уу? сайхан баярлсан. Өчигдөр явж аюух мөнгө өрлөө. Йоо миний төрс өдөр юм уу? Хиний төрс өдөр юм бэ? Тий, дэлгүр мэлгүр бас манай хүүхдүүд би өнөөдөр ойрд ном аваагүй, ном авмаар. Ном аваад намайг шаатаалаа. Явж сайхан Монголд одоо би бол боддоо юм. Улаанбаатар хотод байгаа хамгийн супер бургерийн газар би мэддэг байхгүй. Тийшээ очиж идлээ. Нэг бургер нь 38,000 болчих. Пөөх чамаас тийм хэмжээний мөнгө гарна гэхнээр баяр үргий. Манай тавуудаа идсэн чинь 220,000. За болоо штэ. Хилжсэн штэ өмнөх гараа. Баярлж штэ. Баярлалаа дагаад ин юм уу? Ямар хэцүү. Сайхан баярлсан. За болж сайхан баярлсан л ямаа да. Одоо тэгвэл хар сүнхэн дотроос бас намайг баярлуулах юм гарч ирэх юм шүү. Би харин тийм би хар цүнхнээс 2 төрлийн юм гаргаж ирнэ. Нэг нь болохоор яг сэдвтэй холбоотой, нэг нь бол зүгээр халаалт юм байна. За халаалт одоо гараад ирэх үү би? За хаали. Тий. Нэг тий юу гэдгүүлээ? За шууд одоо нөгөө хоол болтол шир 100 гэдэг шиг тий. За хоол болтол шир 100. Вай. Бам.
Нөгөө нэг яриадсан юм а би аваад ирлээ ундаа. Энэ одоо нэг ойрын үед Эркагийнх нь одоо хобби болцсон нэг зүйл байна. За нэг ийм гоё юм байна. За энийг та нарт харуулъя. За би бүр шил мэлэн зориулт юм байгаа зү. Яа нөгөөч. Энэ юу вэ гэхээр ийм Blackberry гэдэг юм л да. Бөөрөлцгөн гэдэг лөө. Монголоор нэг хар өнгөтэй бөөрөлцгөн. За тэрийг одоо тэрний жуусыг би жинжерийн одоо жинжер баг гэдэг англиар. Одоо монголоор юу гэх юм сайн мэдэхгүй байна. Жинжерийн хөрөнгө гэх юм уу да. Жинжерийг ингээд жинжер гэдэг юм. Цагаангааг ингээд эсэгдэг тийм арга байд юм байна. Цагаангааг ингээд сахараар хооллоод ахаар эсээд ингээд амьд бактериуд үржээд хасар ихээр үрждэг юм байна. Тэнгүүд тэрийг нь би өөрийнхөө бэлтгэсэн одоо юуны бөөрөлцгний жүүсэн дээр хийгээд ингээд энэ сав дотор эсэгчж байгаа байхгүй юу? Хай. Одоо энэ бол бүр гоё хөрөгчөндөөс учраас эсэлдэх процесс нь багассан. Гэхдээ энэ араа ямар ч одоо химийн элемент ороогүй мөртлөө байгалийн цэвэр хийжсэн ундаа гэвэл чи итгэх үү? Яна миний аяганд одоо дүүрэн усаагаад би харин чамаа яг тэгж мэдээд би аяг бэлдээд ирсэн. За. Тэгээ би өөрөө бас хамтдаа ууя гэд өөрийнхөө аягийг сулалцсан. Одоо хоосон. Хэр зугаа нөгөөч. Янз юм байна. За одоо бүгд энийг сонсох хэрэгтэй заяа. За дарж. Ээжээ. Хараа ийм амар. Ингиж онгоож байгаа шүү. Буудаж байгаа шүү дээ. Буудаж байна. Одоо энэ хараарай. Энэ зүгээр ингээд хөөсрөг харагдаж байгаа юм заяа. Одоо хийнгүүд айгүй гоё. Нөгөө нэг газ нь. За чи одоо за би чамд ойртуулж үзье. За. Ингэж сонсогдно гэж шүү. Надад ойртуулж өгөх гэж байна. За байж байгаа. Яах юм? Хандаа хамсалтай. Тулгаж молох юм уу? Одоо тгий та одоо. Гэтэ юу найр наадам болоод байна. За одоо энэ ингэнэ. Энэ гэхдээ хараа бүр эсэлдэх процессыг би бүр удаашруулвал энэ бүр яг арх болно. Энэ бол арх бол биш заяа. Хорц өндөртэй. Тий, энэ бол бараа шиг өндөртэй. Одоо тий, энэ бол эссэн одоо газтай ундаа. Бүр яг дөнгөж эссэн. Энэ арай манай хүмүүс нөгөө тиску дүүрэн байсан талын нууц. Тэгээ би чамд авчирна гэж амласан болохоор тий. Тал үлдсэн юм чи ядаж аваад ирээ гэдээ аваад ирж байгаа. За баярлалаа. Одоо уучлах юм уу? Ууж болно. Баярлалаа. Ой, энэ ямар гоё харагдаж байна нүү мөнгө хараа. Манай хүү бүр дурлаад бүр 20 болгон энэс бүр бүтэн стаканыг дүүрнээр нь мөксөсөнд хийж байгаа дуугаад байгаа. Бүр амар гоё. Айгу сонио амт байна. Тийм. Сонио амт. Жихэрлэг байгаа үстэй бас. Чихэрлэг. Гэхдээ наад чинь чихэр байхгүй. Тий. Наад чинь нэг эсгэлэн нөгөө нэг энэ жинжерийн баг нөхгүй юу? Бас их сонио амт байна. Наа чи яг одоо ингээд юутай ч хийж болно. Ямар ч юмстэй хийж болт юм билээ. За Эркагийнх нэг юм хобби байна. За одоо сүүлд хөгжүүлж байгаа хобби юм уу да? Сүүлд гарч ирсэн хобби. Яах вэ? Зүгээр. За одоо тэгвэл дараагийн одоо жинхнээс сэдв болгож гаргаж ирэх. За сэдв болгож гаргаж ирэхээс өмнө бас комментуудыг уншчи. Ажиглал байж байна. Ойрд орж ирээгүй бишүүрхэд байна гинэ. За. Билгүнэ. Тэ. Тэгсэн чи болроо гигийн тунгалаг өглөөний минь гэсэн байна. Ядамсрынтэй яах вэ энэ Эркаг гинэ. Яади. За гаргаж ирлээ. Энэ гэхдээ надад яг бараа шиг үнэртэй байгаа байхгүй юу? Ер нь бол технологи нь тийм штэ. Гэхдээ энэ нэг юу байхгүй юу? Нэг бараа шиг чинь юугаад ахаар согтдсон штэ. Согтсон штэ. Наад чинь бол тэхгүй. Одоо юу заяа? Наад чинь жинжер буюу би машин барьж явж байгаа ш. Наад чинь тэхгүй. Зүгээрээ. Энэ зүгээрээ. За цүнхнээс ихний гаргаж ирэх юм. За дараагийн. Би гаргаад ирсэн барьж ийн заяа. Гаргаад ирсэн. Ширээнийхэн доор уу? Юу юм бэ? Энэ харагдах нь хөөр хідөө. Самар юм шүү. Цөмдөг самар. Бариад аа. Шидлээ шүү. Эсвэл копины үр юм уу? За. За бариад аваа. За. Супер. Алга болсон уу? Хараа муутай хүнд нэг жижиг кофений үрээ. Кофений ганц ширхэг үр. Олцсон уу? За кофений ганц ширхэг үр. За дараагийнх нь гаргаж ирэх юм. За юу байж магадгүй юм шиг байна. Копитэй холбоотой юм билгүүдээ бодвол. Яагаад юм бэ? Шүдний юу? Шүдэнц.
За шүдэнц. Хэдэн ширхэг шүдэнц байна? Нэг ширхэг. Энэ ганц ширхэг шүдэнц. За. Ганц хүн айл болохгүй, ганц мод гал болохгүй гэж байгаа юм уу? Нэг тийм байна уу? Нэг тиймэрхүү юм уу? Сая юу вэ? Наа чи ганцхан ширхэг? Энд чи ганц өөр кофе болохгүй. За болж байна. Ганц болж байна. За болж байна. За одоо 3 дахь миний хамгийн сүүлийн гаргаж ирж байгаа. Өнөөдрийн сэдвтэй холбоотой. За. Тоосго. Ганц тоосго байшин болохгүй. Яа. Ганц тоосго байшин болохгүй гэдэг шүү дээ. Энэ бүр нэр юмхнаар сэдв олчих юм уу? Энэ заяа бас хөөрхөн сэтгээд байна бас. Ганц тоосго байшин болохгүй гэдэг. Ганц өөр кофе болохгүй. Болохгүй. Ганц шүдэнц гал болохгүй. Гал тавина штэ. Гал болохгүй. За гал. Тэгээ чи энийг түлээд ингээ удаан суугаад дулаацахгүй л гэсэн үг байхгүй. Ганц шүдэнцэнд дулаацахгүй. Дулаацахгүй. Ганц наа чи яаж яхад ганц биш юм а бүр тал тоосгонд бол байшин босхгүй юм байна. Энэ бүр тав бүтэн ч биш бүр тал угаас. Бүр тал юм бэ. Яг гоо энэгээр ингэх гээд байгаа. Нэг юм хүний амьдралд нэг юмнууд байдаг шүү дээ. Ганцхан ингээд тэгсэн мөртлөө ингээд одоо тийм их нөлөө үзүүлэхээргүй нэг юм жижиг юмнууд байдаг шүү дээ. Яг тэрэн шиг заримдаа яг эсэргээрээ жижиг юм шиг мөртлөө ингээд энийг ингээд олноор нь байлгах юм бол жижиг юмнуудыг одоо жишээл шүдэнц олноороо байвал аюул харин шүү дээ. За кофений үр олноороо байвал өөрхөн амт тарин тэгнэ. Тоосго олноороо байвал ямар нэг юм болно шүү дээ. Ажил тарина тий. Зөөж мөөгөөд гай болно тий. Дайд болно. Гэдэг шиг таны амьдралд ингээд ганцаараа байгаа мөртлөө олуулаа байвал одоо эсвэл гай тарж болох эсвэл одоо амжилт авчиж болох юм юу вэ гэдэг тухай ярмаар байгаа. Тэгэхээр өнөөдөр миний яг миний хувьд өөрийнхөө хувьд би ингэж сөхөхөд ийм байгаа байхгүй нэг зуршил гэж нэг юм байдаг шүү дээ тий. Одоо хүнд даадал яг заримдаа зарим хүмүүс дааддаг гэж орчуулад байгаа. Даадал зуршил гэдэг нэг хоёр зүйл байна. Тэгэхээр даадал зуршил хоёрын нэг юм хүч нь нэг удаадаа биш юм байна л да ерөөсөө. Нэг удаагийн оролдлогоор тэтгэр зүйлсэн ингээд үр дүн үзүүлдэг юм байна. Яг энэ шүдэнц яг энэ түрний кофений үр одоо миний авчсан тоосох шиг. Олон удаагийн тасралтгүй орлогын үндсэн дээр тухайн зүйл даадал зуршил болж хувраад тэг хүний амьдралд нөлөөгөө үзүүлдэг гинэ. Яг саяны нөгөө эхлэхэд ярьжсэн шүү дээ. Хоёул ч одоо найруулагчийн амарсан байх оронд найруулагчийн ажлыг хийгээд байгаа. Үүнийг олон өдөр дараалал хийчих юм бол даадал олчих юм байна. Тэг бүр зуршил олчих юм байна гэдэг. Хүн эмзэг юмнасаа л сэдв гаргад юм байна. За яа мэн. Эмзэг юмнасаа л гаргад. Эмзэгэлж минь. За тэгээд тийм учраас өнөөдөр би зүгээр тийм юм тухай ярих гэж байгаа байхгүй. Миний хувьд бол ганц ширхэг байгаа. Тэгтээ ямар ч нөлөө үзүүлэхгүй зүйлс байдаг бол харин эдгээр зүйлсийг би олон удаагийн давтамжтайгаар удаа дараалан хийснээрээ миний амьдралыг өөрчилж болдгиймаа гэдэг ийм чухал үннийг олж мэдсэн гэдэг нь миний хувьд өнөөдөр энийг хуваалцах миний хамгийн том чухал одоо юу байсан сэтэл байсан. Тэгэхээр нэг ийм олж мэдэхгүй би зуршлын одоо хүч гэж нэг юм байд юм байна. Та нар ч гэсэн тэр номыг уншсан байх гэж бодож байна. The Power of Habit гэх те зуршлын хүч гэдэг ном байдаг. За тэр ном дээр юу гэж гардаг вэ гэхээр хүн ингэдэг гинэ. Хүн ер нь бол хараа хүний тарих ингээд нэг юм саяхны хүртэл нэг юм 100% ашиглавал бид нар баг нисэн гэдэг гаал. Тэ нэг тийм үлгэрийн юм шиг юм ярьдаг байсан шүү дээ. Тэгсэн чинь эрдэмтэд яг тэр бол хүн тархиа ингээд хэдхэн хувь ашигладаг юм байна гэдэг үннийг эрдэмтэд бол олсон юм байна. Уул нь бол эрдэнтгэн те эмра аппарат маппаратаар ингээ хүний тархийг ингээ хэмжиж үзээд хүн ер нь нэг тийм 20% ингээд ашигладаг юм байна да гэсэн юм тооцоо гарсан юм байна л да. Тэгсэн чинь тэр нь тэндээс нь үүсээд нэг нөхөр авчиад 20% ашиглаад бид нар ийм хэмжээнд байгаа юм бол 100% ашиглал бид нар нисэх юм биш үү өнтер гэд ярьсан байхгүй юу нэг нөхөр. Тэгээ тэрнээс нь бол тийм ойлголт бий болцсон. Тэгсэн чинь энэ бол худлаа байхгүй юу. Ямар ч та худлаа вэ гэвэл хараа хүний тарих өөр хэсгүүдээс бүрддэг юм байна л да. Одоо өмнөд хэсэг, хойд хэсэг, одоо дунд хэсэг, одоо доод хэсэг энэ төр гээд суурин хэсэг энэ төр гээд. Тэгэхээр хүний тархийг бүрдүүлж байгаа энэ олон одоо бүтцүүдийн ялгаанаас болоод хүний тарих нэг дор 100% ашиглагддаг юм байна. Ерөөсөл 20% нь л ашиглагддаг юм байна. Яг тухайн мөчтөө. Жишээлбэл одоо хоёулаа ярьж байх үед чи битээр одоо тархиныхаа ярих хэсгийг удирддаг хэсгийг нь л ажилуулж яах гэсэн үг байхгүй юу?
Тэнгүүт үнэрлэнгүүд одоо юу гэдэг те хоёлаа энэ одоо сайхан гоё газтай ундаага. Ингээ уух үед хоёлаа ингээ амтлах одоо хэсгийг удирдаг хүний тарих ажиллаж гин гэж ах жишээ те. Тэгэхээр хүн яг тухайн үедээ 20% л ашигладаг юм тарихныхаа. Тэгэнгүүт хүний тарих бүхэлдээ хүний нийт энергийн дангаараа заяа. Бүр 30%-ийг нь дангаараа ашигладаг гинэ. Хүн нийт за би 100 бууз өнөөдөр идлээ гэж бодох. За 100 гэдэхгүй. Идэх болов хүн? Идэхгүй шүү дээ. Эсвэл зөвхөн өдөртөө юм уу? Өдөртөө. Ингээ хуваагаад бүгдөө ичин. Хуваагаад 100-г бол идчих бах тий. Ичин барч шүү дээ. Өглөө 30 өдөр 30. Арай их юм байна заяа. Мандал да. За 100 гэд бодъё. Хуачил та. За яг зүгээр өнөөдөр тооцоол бодох гэж байгаа юм чи 100 гэж бодчихсон. 100 бууз идлээ гэж бодоход тэрнийх нь 30-ыг нь дангаараа миний тарих иддэг гинэ. За. Үлдсэн одоо 60 хэд болчих вэ? 100 бууз гэсэн. 100 буузны 30-ыг нь 70. Тий 70. Тийш үү. Юу яриад байгаа юм? 30% нь бодохоор тийш үү. 30% нь 30 ширхэг буузыг нь тарих идэн заяа. Үлдсэн 70 ширхэг буузыг нь миний бусад биеийн эрхтнүүд хувааж иддэг гинэ. Тэгсэн чинь яг хүмүүс гэж ойлгох чинь бодно. Гэхдээ яг үнэндээ бол хүний биеийн ерөөсөө 1.5 кг-ыг нь тарих бүрдүүлж байгаа байхгүй юу? Хүний одоо жишээлбэл би 120 хил байвал миний бие 10%-ийг нь л тарих бүрдүүлж байгаа. Тэгсэн мөртлөө миний нийт энергийн 30%-ийг дангаараа идэж уудаг. Айгу ховдог гэсэн үг байхгүй юу? Тарих. Тэгэхээр тарих бол одоо машинаар бол одоо айгу том мотор гэсэн үг. Айгу их зарлага өндөртэй. Тийм учраас миний бие яахыг зорддог вэ гэхээр миний бие юу хийхийг зорддог вэ гэвэл тарихаа аль болох бага ажилуулахыг зорддог. Тарихаа стресстүүлэхээс ингэж жоохон татгалздаг гэсэн үг. Тийм ч учраас хүн 20% нь буюу тодорхой үеүдтэй үнэртэх хэсэг, харах хэсэг, одоо бодох хэсэг, логик бодлоо ашиглах хэсэг гэдэг эднийг ингэж ээлжиж ашигладаг. За ихэвчлэн ингэж ажиллаж агаад ер нь яваандаа хоёлаа өнөөдөр ярьлаа шүү дээ. Одоо найруулагчийн ажил дээр суухаар зуршил тогтоогүй байна гэдэг шиг тий. Тэгэхээр хүний тарих юу хийх хүсдэг вэ гэхээр зуршил бүтээхийг л хүсдэг. Тэгэхээр хүний тарих зуршил бүтээх гэдэг гол ажлаа хийгээд дуусчих юм бол чиний хийж байгаа үдэл цэвэр зуршил болоод хуурчна. Зуршил болоод хуурчих юм бол чиний тарих тийм их ачаалхаа болж эхэлнэ. Тийм учраас чи айгу бага ядарна. Тэгээд чиний нийт өнөөдөр сонгодог 3000 хүн ер нь өдөрт нэг 5000 орчим сонголт хийдэг гинэ. За. Одоо 5000 орчим сонголт жишээлбэл би энийг уух уу гингүүд одоо уух нь шүү дээ. Энийг одоо нэг гэж сонгож бодоход босоод нүрээ бодох уу, яаж бодох уу, те үсээ яаж ороох уу гэд. Чи бол баг 10,000 сонголт хийж байгаа баха. Би бол нэг 5,000 энгийн хүн учраас. Чи бол энгийн биш хүн учраас нэг 10,000-ыг сонгож байгаа баха. Тэнгүүд 5,000 орчим энэ сонголтын бүр 3,000 гаруй нь буюу баг 4,000 орчим нь зуршлаар хийгддэг гинэ. Цэвэр зуршлаар. Жишээлбэл чи Улаанбаатарын дундуур машинтайгаа явж ирэхдээ чи баг яаж ирсээ санахгүй байгаа одоо. Юу гэсэн үг яхаараа. Чи одоо чамаас би асууя. Чи яг хаагур явж ямар машины хажуугаар явж ямар уулзуураар явсан гэрлэн тохион дээр хэдэн удаа зогсон гэж асуул чи баг санахгүй байгаа. Юу гэсэн үг мэдлгүй ядیں۔ Яг санаж гинөө. Саналгүй ядیں۔ Яг тоочны санаж гинөө. Тоочны санаж гин. Дагтлаар. Би 3 гэрлэн тохио өнгөрдөг. За хэд дээр нь зогссон? Өнөөдөр. Нэг дээр нь зогссон. Хэд орчим секунд зогссон? За нэг үсрээл 20 секунд. Ямар машины ар зогссон? Би машины ар зогсоогүй яагаад гэвэл би ганцаархнаа тэнд явчихсан. Тийм үү? Эргэн тойрон чи өөр ямар ч машин яваагүй юу? Миний эсрэг таал болохоор нэг жижиг аква зурсан. Чи ямар мэдрэл мотой амт юм бэ? Энэ бүгдийг чинь санах учиргүй шүү дээ хүн. Гэхдээ би сандсан шүү дээ. Би сандсан шүү дээ. Гэхдээ тэр тусмаа өглөө ирж байгаа нөхцөлд болоо санахаас өөр аргагүй. Яагаад гэвэл тэр чин онцгой нөхцөл байна тий. Би бүр ганцаархнаа байгаа юм чинь. За тэгэж яриул би бүр наашаа ирсэн юмнуудаа бүр санах уу? За яах юм бэ бити? Өнөөдрийн ярианы гол онцлог нь санахгүй байхад очтой. Тийм үү. Санахгүй байгаа юм хэл. Би санахгүй байна нөө. Санахгүй. Би хизээ хоол идснээр санахгүй нөө. Яа. Ер нь тэгдэл гинэлдэ хүн амьтантай ингээд уучраал юу гэдэг хүн ингээд босоод шүдэ угаахтаа хүртэлтэй анх сурж байгаа хүн бол тий. За энэ шүдэ нугаа ингээд бодож ингээд хийт юм байл да. Тэгээд нэг 10 хийсний дараа ч юм уу тий. Бодхоо болчдөг. Шууд ингээд зуршлаараа шууд хийждэг. Тэгээд угаахгүй бол харин эвгүй санагдана. Шүдэ угаахгүй бол ингээд би нэг л сон дутуу юм хийцэн тий. Юу вэ?
нэг юм дутуу байгаа байхгүй гэдэг шиг. Нэг юм дутаад энэ юу гэтээ санахгүй байна гэдэг шиг үү? Нэг юм орхичлоо гэтээ санахгүй байна гэдэг шиг. Тий. Одоо би жишээлбэл гэрээсээ гарахтаа нэг юм балаан болдог штэ. Аял маялаараа явахаар болонгууд плеткээ унтраалуу тий. Эсвэл эндүүгээ салгалуу гэдэг нэг тийм байдаг штэ. Гэхдээ ингээд яагаад ч би сандгүй штэ. Яг салгасан хэсгээ. Гэхдээ ороод үзэнгүүт салгацсан байдаг штэ. Энэ юу гэсэн утгатай вэ гэвэл зуршил. Би нөгөө нэг плеткийнхаа би зургийг авдсан штэ. Плеткээ би унтраахгүй байгаадсан байхгүй юу? Нэг хэсэг өндөг шарчаад би плеткээ унтраахгүй байгаадсан байхгүй. Тэгээ би энийг яагаад би унтраахгүй байгаа юм болоо гэж бодоод жоохон бодсон чинь манайх нөгөө нэг нүүж ирэхдээ хадам ээжтэй манайх ингээ плеткээ солилцсон байхгүй юу? За. Тэгээ солиод ирэхдээ манай хадмын плеткийг би авчир тавьсан. Аха. Тэгээ тэрийг унтраадаг нь арай өөр байхгүй юу манайхаас. Тэгээ би тийм учраас би өөр плеткээ солилцсон чинь унтраах гэдэг юм юу маань арай өөр болцсон. Тэгээ би яг нэг хэсэг нэг 2 удаа унтраагаагүйсэн байхгүй юу? Тэгсэн чинь дараа нь би ингээд эн чинь ингэж унтрахтай штэ гэдэг унтраасаар угаад одоо ингээд зуршилдах. За одоо би унтраасан хэсгээ бодох шаардлагагүй унтраасан байдаг. Гэдэг шиг ийм юм байлаа. Тэгэхээр хүний амьдралын энэ зуршил гэдэг зүйл бол одоо нэг удаа хийснээр болдог зүйл биш. Нилээдэн удаа давтан хийснээс болоод хүний амьдралд ийм зуршлууд бий болж эхэлдэг. Зуршил, дадал одоо юу гэж нэрлэмээр юм. За энэ дадал зуршлууд бол хүний амьдралын нийт сонголтын 80%-ийг дангаараа эзэлж идэг гинэ. Нийт сонголтын. Тэгэхээр хүн одоо юу гэдгийг одоо чи бид нар бол одоо нас биед хүрсэн хүний хувьд одоо гадаа нийгмийн харилцаанд орохдоо ажиллаа хийхдээ гэртээ очиод одоо орой хоолоо хийхдээ бид нар ихэнх ажиллаа зуршлынхаа хэмжээнд гүйцэтгэждэг. Тийм учраас бид нар баг ядардаг юм байна. Бас цаг хугацаа айгүй хурдан өнгөрч байгаа юм шиг мэдрэгддэг гинэ. За. За тийм учраас өнөөдөр би зүгээр зуршлын одоо энэ хүчний тухай та нартай ингээд зүгээр өөрийнхөө сурсан зүйлээс ингээд жохон хуваалцахыг хүссэн юм аа. За, манай сонсогчд маань бол өөрсдийнх нь зуршлынхын дагуу ангийнхантайгаа мэдлээд энд чи сүүд. Би нараа сайхнаг бас би меншн хийсэн юм аа. Би сайхнаг орж ирээд бас би сайхнаг энэ зуршилтай холбоотой хувь хүний хөгжил зуршил хоёрын хоорондын холбоосын тухай нэг гоё мэдээлэл өгөөсэй гэж би бол сайхнаг бол хүсэж байна. За сайхна 9986 1045 дугаар дээр холбогдоод ороод ирээрэй. За тэгвэл сайхнаач гэлтгүү дээ. Тэгээд манай Нойкоч орж иж болно. Ер нь Нойко сайхнаа гэж гэлтгүү бүгд орж иж байна. За энд яг хийдэг зүйл орж ирж байна заяа. Тог тасарсан байсан ч ариун цэврийн өрөөнд орохдоо унтраалган дээрээ дарж ороод дарж гардаг байна. Яг наадах чинь нэг жишээ. Айгуу тод. Яг тэгээд идэв. Дарж ороод дарж гараад яг нэрээ яг тэгдэг штэ. Одоо хараа буруу талдаа өрүүлтэй машин унсаргаад бид нар сурцсан байдаг штэ. Тэгдэг сурцсан байдаг. Зөв талдаа өрүүлтэй машин унахаар хараа дохионых нь гэрэл шил арчдаг хоёр нь ингээ яг байрны сольчдаг байхгүй юу. Тэгээ ихэвчлэн зүүн тишээ эрэхтэй баруун тишээ эрэхтэй шилээ их арчнаа. Дадал болсон байгаа. Нэг шил арчдгаа бид нар дохио гэж бодоод нөгөө зүүн гараараа хөдөгчөнгүүт нөгөөтг нь шил арчаал наачна. Тэгдэг. Би одоо бол яг зөв талдаа өрөөлтэй машин унаж бас хэсэгтээ чадахгүй байх гэж бодож байна. Ягаад гэвэл чи яг хэсэг ингээд бүх анхаарлаа хандуулна. Тийм штэ. Би ч одоо 11 жил 12 жил шахуу буруу талдаа л өрөөлтэй машинаас өөр юм унаагүй штэ. Тэгэхээр чи одоо яг мэдрэл мутан өшөөл болох. Тэгэхээр зам дээр гарахгүйгээр хэрвээ зөв талдаа машин барихаар болох юм бол эхлээд дадлаг хийж аваад барихгүй болохгүй байх. Тий. Чи одоо ингээд зогсоол руу орж марахад хүртэл баримжаа. Зогсоолроос гадна чи зам дээр явж байхдаа хүртэл ингээд юу руугаа баруун талраа жоохон шахаж яваад байдаг. Чи ягаад тэгэхээр нөгөө нэг зүүн талд машины баруун талд суугаад машинаа ингээ яг зам дээр зөв байрлуулаа яваа сурцсан. Дадал болцсон. Одоо зөв талдаа машинд суухаар чи нөгөө талд нь суучаад ийшгээ шахаад байна гэсэн үг байхгүй юу? Яг өөрийнхөө байрлалаар чи зөв байх гад ийшээ шахангууд замынхан гол руу жоохон шахаад идэм билээ. Зөв. Нэг тиймэрхүү зуршлын юмнууд бол байдаг шүү нэрээ. За өшөө коммент. Тэгвэл бүр ус тасарсан байсан ч усаа нээгээд байгаа гинэ. Усаа нээгээд үсээ угаачаад байгаа гэвэл яг. Би нэг юу яагаад байгаа. Нөгөө халуун ус байхгүй шүү дээ одоо манад. Нөгөө зүгээр цоргоо би халуун усныхаар нь хэрглэж байгаа шүү дээ гэсэн. Айгу уйг санагдав. Айгу уйг. Арай бүлэнч шиг санагдаад байгаа. Гэхдээ хэдэгтэй арай бүлэнч юм шиг санагдтiin. Байдаг уу? Мэдхгүй. Тэрийг сайн мэдхгүй. Юу гэсэн үг юм бэ? Халуун усан тасарсан юм чи бүлэнч байхгүй байлгүй дээ. Аар уулан тий. Сая ажил нөөсөн ширээний байрлал өөрчлөгдөөд маш тухгүй байгаа. Бас л дасах байх таа гэж. Яг наадах чинь бас. Ингэдийн нэг сонин магадгүй юм бэ нөгөө зуршил бүтээх дасах. За тэгээд ширээний байрлал гэнгээсэн чи би айгүйх байрлал солих дуртай хүн байхгүй. Өрөөнийхөө гэрийнхээ тавилгуудын ингээ байрыг нь ингээ айгүй солиод идэг төрлийн хүн. Ямар сандаа миний ингээд байр солиод идэг
энэ зүйл нь ээжээс улбаатай юм шиг байгаа. Ээж ингээл 7 хоног болох нэг ирэхээр л ингээл байраас нэг ирэхээр л байраас солилцдог. Нөгөө одоо нөгөө өнөөдөр ярьж байгаа сэдвүүтэй айгүй чухал холбоотой шүү дээ. Байрлалыг сольж ивэл хүний энэ сэтгэлгээнд айгүй зөв хэрэгтэй байдаг гэсэн. Тийм гин. Тэгэнгүүт би өөрөө тийм болчихж байгаа байхгүй. За нэг дивана ингээд дунд нь тавьсан байсан бол цонхныхын тэнд тавиал, ширээгээ зөөж тавиал. Одоо ч цуслан дээр өдрийн хит сольж байгаа. Тэгэнгүүт нөхөр одоо эхэндээ мэддэггүй байсан байхгүй. Ажилдаа явчихж байгаа тэр чи орой ирж солилцсон юм уу гэж боддог байсан. Одоо бол өөрөө хамт солилцоод ирэхлээр ямар ядраатай юм бэ гэдэг тэгээд хэлээ. Тэгэхээр нөгөө нэг сольж дадаагүй болохоор тэр мэдрэмж энэ байхад амар штэ гэдэг байгаа байхгүй. Тэгэнгүүт яаж ийнэ вэ гэхээр хүүхдүүдэд юу ажиглагдаж ийнэ вэ гэхээр нөгөө баруун зүүн жолоо барьж байгаа гэдэгтээ ижилхэн дандаа цонхны дэргэж ширээ нээсэн болвол тэр ширээ байгаа газраа ингээд юм тавих гад идэг энд байхгүй штэ гэж буцаж тийшээ яваад ингээд тасцсан байгаад идэм байлээ. Тэгэхээр хүүхдийн оюун санааг нь ч гэсэндээ тэгэж юмд тасахгүй тул ингээд өөрчлөлт байх хэрэгтэй юм шүү. Юм ин яг хөө тэгвэл их зүгээр гэж хэлээ. Яг тэгэхээр нөгөө нэг тархичийн өөрөө зуршил бүтээхгээл ингээд хичээдэг учраас тархинд ингээд шин замууд үүсчихэд юм байлээ л дээ. Тэгэхээр айгүй хэрэгтэй л юм байлээ. Яг хөө жижигхэн л дээ. Уул нь айгүй жижигхэн л дарга юм шиг байлээ. За энэ дадлууд бол орж ирж шүү. За. Ямар дадлууд вэ гэсэн чинь 7 цаг 15 минутанд босоод кофегоо бариад FM руу шууд ордог дадалтай гинэ. Гой. За. Өглөө бүр FM-ээ цайгаа унгаа сонсдог байсан чинь сая нэг хэсэг хийцгүүрч цай амтгуурсан шүү. 104.5 чуудаа гинэ. Одоо цай маань янзын амттай болох бах өө. Жүүн тагийн орж ирж гигэн тоглог өглөөний миндэ гэсэн байна. За энэ зарим нэг үсгээр эхэлсэн хүмүүс ер нь хайцсан юм бэ? Очроо, аюка, гэд энэ гэнэ. Манай очроо маань ер нь бол уртын амралтаа авсан. Тий, уртын амралтаа авсан. Цаадах чинь ер нь зүгээр бизнесийн талбарт ер нь жоохон цус үзье гэдэг одоо тийм одоо зоригтойгоор бүр ханцуус шамлаа орсон байлээ. Цаадах чинь. Одоо удахгүй тэгээ Facebook мөг дээрээс янз бүр юм оруулаад эхлэх байх гэж бодож байна. Дэмжээрээ манай үнийг. Тий, дэмжээрээ. Цаадах чинь одоо алж чаднаа л гэдлээ шүү. Тэглээ. Тий. За жүүн тагийн орж ирсэн гэгэн тоглог өглөөний миндэгээд тэр үед гэрийн тавилгууд IKEA-гийнх байхаар гоё байгаа штэ. Өөрчлөхөд амар Lego шиг өөрчлөөд л байгаа гинэ ноёко. Нааш тааш нь оруулаад ингээд IKEA-гийнх байхаар амар байгаа гинэ. Мөксөрт юм байлээ шүү тий. Тий нааш тааш нь хөдөлгөө тий. Илүү амар. Гэтэ нөгөө том тавилгуудыг зөөх гэж хэцүү. Гэхдээ яаж яж байгаа л зөөчих гээд идэв шүү. Балиар заантай тий. Заваа. Зарим би уг нь ээжийнхэн тэгэж ингээд зөөгöd агаад амар дург байсан байхгүй юу? Ядрахтай ингээд амраачихгүй ингээд зөөр яг тийм ээж болцсон байлээ. Айлуу содоо цаанаас нь байр гэх. Тэр солихоос гадна нөгөө нэг ажилдаа явдаг замаа жоохон өөрчлөөд үзвэл их зүгээр өгдөг гинэ. Тэр нь яадаг вэ гэхээр хараа нөгөө түрүүн хэлсэн шүү дээ. Хүний тарих ингээд нөгөө дадал болчоор тухайн цаг мөч ингээд миний ингээд мэдрэмжээс ингээд алга болчих жоохоо ер нь бол түрүүн би чамаас нааш ирдэг замаа санжино манжино гэдэг нь тэр ихгүй юу. Би налахаас ирдэг байхдаа ингээд би хэсэг явсан зам мамаа би юусэн хаагур яаж явснаа би бол надаас суул би хэлнэ би тэргээр явснаа бол мэднэ. Мэднэ гэдэг нь би угаасаа тэргээр л явна гэдгээ мэдчихэж байгаа байхгүй юу. Түүнээс биш би яг яаж явсан те яг хичнээн машинтай зөрсөн. Яг яаж би ингэж хичнээн машинтай зөрснөө яаж тоолохгүй л дээ мэдээж ойлгоод яг тэр нь намаагүй. Чи ингэж чи яг буцаагаад ингээ ухраагаад ингээ бодох юм бол чи ингээ яг явснаа ингээ яг санахгүй л гэж аахгүй. Тэгвэл би баг санахгүй. Баггүй юу? Тэгээд тэрийг юу гэж үздэг вэ гэхээр ингэдэм байна. Нөгөө хүмүүс хүүхэд байхад ингээ цаг хугацаа амар удаан өнгөрөөд том болохоор ингээ улам цаг хугацаа хурдан өнгөрөөд байгаа юм шиг санагддаг гэдэг байгаа шүү дээ. Төрөө нөгөө нэг өнгөрсөн өчигдөр чилөө нөгөө нэг насны тухай төрсөн өдрийн насны тухай ярьж хагаад Аленка тэгээдсэн шүү дээ. 45 хүрээ шааригдана. 45 50 гээл. 40 хүрээ 45 50 гээл ингээ шууд явчихт юм а гэдэг. 50 өрөнгөө 50 60 гэдэг шиг тэр яагаад гэдэг вэ гэхээр бид нар ихэвчлэн зуршлынхаа тойрог дотор амьдэрдэг учраас бид нар ингээд анзаарахгүй өнгөрөөд идэг гинэ цаг хугацааг. Тийм учраас зуршлынхаа тойргийг эвдэхийн тулд зарим нэг одоо зүйлсүүдийг туршиж үзэж болно. За жишээлбэл ажилдаа явахдаа өөр хувц өмсөх гэдэг юм уу те. Ажилдаа ингээд жоохон цохимжгүй хувц өмсөж болдог. Тэ. Тэгэж чадахгүй хаа. Харин тий. Тэгээ чи одоо үс гэж хэлэх гэж. Тий, үс мүсээ ингээд нилээн өөр ингэж бодох уу? Нөгөө сэгсэлгээд ороод ирсэн шүү дээ чи нэг. За. Тэр өдрийг бол чи бол мартахгүй да тий. Үгүй мартсан. Бити балаард. Яг тиймэрхүү одоо юм дээ тий. Тэгж орж ирсэн. Тиймэрхүү маягаар хүн амьдралынхаа юмнуудыг өөрчилж яадаг гэн. Гэртээ явах зам, гэртээ харих зам, одоо гэрээсээ ажил руу явах зам, ордог дэлгүүр мэлгүүр ингээ өөрчлөөд байвал хүний амьдрал ингээд арай өөр юм харилцаанууд бий болоод ингээд
уулзалтын бүлгүүд, уулздаг хүмүүсээ энэ өөрчилж болдог аргууд байд юм бил. Би бас сайхныг орж ирээд иймэрхүү юм ярих болов уу гэж бодоод байна би бас. За сайхнагийн комент орж ирсэн. Тий. Хүмүүс тодорхой үйлдэл 21 хоногт дадал болж суудаг гэдээсэн. Гэтэл хүн бүрт өөрөөр хугацаа шаарддаг билээ гэж байна. За. Энэ хардаа энэ БГ гэхлээр нь би одоо өөрчлөлт байгаагаа уншсан чи байдаг юм гинэ. Энэ одоо үеийн хүүхдүүд айгүй хэцүү байна. Тэр хүүхдүүдийнхээ нэг хэл юуг нь унших гэж тайлбарыг унших гэж айгүй хэцүү нөгөө товчлсон үгнүүд нэг төвхтэй. Тэгэхээр чи энэ ноёхгүй ч бас энэ зинжин юм биш үү? Тийм байна. За хүй сонсогч холбогдож байна. За тэгнэ. За сонсогч холбогдож байна. Би аваатах. За одоо яаж авахаа мэдж байгаа шүү дээ. Тийм би яаж авахаа мэдж байгаа шүү. Фон хаяад алт. За дугаараа байна уу? Тэг яг тэр утсыг чи холбогдсон байгаагаа урагшин төлөх штэ. Гэсэн штэ. Байна. 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 За сайн байна уу? Хинтээ холбогдсон бэ? Сайхнаа. За би сайхнаа нөө. Сайхнаа. За сайхнаа зуршилтай холбоотой сонир мэдээлэл хуваалцаач. Сонирхолтой мэдээлэл. Би нэг коммент бичсэн. Тэгээд нөгөө ингэж одоо бид нар байнгын хэдхэн цикл дотор орцсон яваад байгаа шүү дээ. Тий. Тэгээд нөгөө тахиа хөгжүүлээ өөрийгөө нэг жоохон сэтгэлгээний хандлагаа дөрвчлээ гэж хүмүүс ингээд үе боддог та би нэг жоохон арай өөр амьдрахаар байна гэдэг. Тэр үед нь сая яг тэрхэг хийлдэг нөгөө үйлчлэл эхэлт юм байлээ би нэг тийс ойлгочихсан. Одоо гэртээ харихтаа яг нэг замаараа яваад идэг шүү дээ. Тэрийг эхлээ болчих гинэ. Тэгээд харж явах цаанд чинь уг нь бол жоохон замаасаа хазаагаад явахаар нэг цэцэрлэг төрөлн ч юм уу цэцэрлэгийн саад ч юм эсвэл нэг юм уран зургийн галерей байгаад мэддэг хэрнээ ордоггүй тэр чигээр шууд харьцдаг. Тэр тийм байвал тэр газар руу эхлээ заавал орж үздэг баарэ. Тэгээд ирэхээр өөрийнхөө энэ нэг үйлдэл хүний сэтгэлгээ хоёр ингээд хоорондоо уялдаатай нөлөөлж идэг. Жишээлбэл нөгөө миний нэг сайхныг бас эргэж явуулсан үг юм. Ихтгэл урлагийн сургалтаар бас хүмүүс тэгж ирдэг. Би зөрөгтэй баймаар энэ чичтэй баймаар би амар ярьдаг болмоор байна. Хэлдэг. Тэнгүүд нь зөрөгтэй харахад хүнтэй чинь ярьж ичлээ сурна шүү дээ. Гэхдээ би давхар нэг юм байдаг. Одоо би тавуулга гардаг байлсан. Тэнгүүд яахан чинь амар ядраа шүү дээ. Гар өглөө үрсэд гараад ингээд гэдэг. Хөөе. Тэгвэл та гар дээр сонирдгүй байл. Ихтэй ч айлч хүмүүс сэтгэж асууд. Тэгээ сонирдгүй ингэж эмхтэй байгаа гэдэг. Хэрчүүд насруу нэг бэлдсэн шүү дээ. Тэр чинь жоохон л залуудаа хийдэг шүү дээ. Тэнгүүд энэ үйлчлүүд энийг нэг хийгээд үзээч. Тэгээд өөрөг нэг удаа уулаа өргөл рүү гараад ялаад үзээч. Бүр ууландаас боломжгүй бол зүр гар дээр нэг жоо сонирх гэдэг үзээч. Тэнгүүд энэ чинь яг тухайн хүнийхээ нэг дал зуршлууд нэг гатхан нэг юм өөрчлөлт байгаа. Тийм мэдээж би нэг жоохон хүндөөрлөө. Чин жоохон чангарна те. Магаш нөгөө. Гэтэ тэр үнийг бол нэг ялцчих жоох. Тэрийгээ та өргөжлөл нэг ядж 10 дахь яваарай гэд нэг үйлдэл хийх чинь цаана байгаа шал өнөө зөрөгтэй багт итгэлтэй олон юм ялах гэдэг төснөдөл энэ бол миний хувийн туршлагаар нэг зуршлынхын тойрогт нь нөлөөлчихөөр дараад нь өөр юмаа хөгжүүлэхэд тэр нь нэмэр болж байна те. Тийм нэмэр болдог гэсэн. Янз. Гоё юм сайхнаа баярлаа. Чи энэ зүйл ярьсан. За маш их баярлаа. Би чамайг орж ирээд яг иймэрхүү юм хуваалцах болов гэж маш их найдаж ирсэн. Баярлаа сайхнаа. За баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Яг Одоо фон аа. би мэдэж байна. За өг. Би мэдэж байна дугаар. 3 За. Чи яга юуч тохирохгүй байгаа сая. Сайхнаг яриад дуусгаа. Үгүй яг ингэх юм байна. Амар чи бие чангалцсан. Хүлээгээд ингэ. Яг тэгдэм байх шүү заяа. За дараагийн сонсогч мань холбогдож За. байна. Хамтдаа авцгаая. Байна уу? Есүс хариныг болоо ерөөсөө бидний баяртаа. Та гоо ирцэн үү? Ирсэн штэ. Шинэ өдрөд эхэллээ. Сайн байна уу? Сайн байна уу та? За шинэ өдрөд одоо анх удаа холбогдож байгаа бүсгүүтэй танилцсан хин бэ? Сайн уу нам ямар тэнийсэн. Шалт хотлаа юм нэг уг нь гоё төсөлж ирсэн аа тэгээд.
За яахт тий. За намаа өнөөдрийн сэдвтэй холбоотой зуршилтай холбоотой юу вэ? Яг нь ер нь бол бүх юмн дээр шинээр юм сүлдэгч тэгээд манай сэтгц дээр ч тий дандаа дадал үүсгэх юм айгүй хэрэгтэй болдог гэсэн үг. Тэгээд ер нь бол дадал үүсгээд байгаа гэдэг чинь цаагаараа яаж байгаа гэхээр тархиа дандаа хөгжүүлж байгаа юмнууд л байдаг. Гэхдээ нөгөө дадал гэхээр зөвхөн нэг юм циклэндээ биш байх нь шүү дээ. Нөгөө комфорт зоноос гараад шинэ нэмийг байнгын явдаг одоо замаараа биш ядахнаа саний сайхныг хэлж байгаа шиг те нэг галерей руугаа ордог ч гэдэг юм уу. Шинэ зам үүсгэнэ гэдэг бол бидний мэдрэлийн одоо тархины эсүүд маш шинээр синапсууд нь холбоосууд үүсч идэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр тархи өөрөө хөгжиж идэг гэсэн үг. Тэгэхээр нөгөө эрт одоо юу гэдгийг зөнөглөөс аврах за тархиа хөгжүүлэхийн тулд заавал дахин нөгөө бүр ингэж хүчээр нэг тангад ном уншиж байгаа юм шиг нөгөө дасгал хийх биш. Бид нар өөрсдийнхөө өдөр тутмынхаа одоо хэв маягт шин юмнуудыг хийж яхад тархи хөгжиж байдаг гэсэн утгатай. Тийм. Тэгэхээр нөгөө нэг заавал байнгын явдаг замаараа биш нэг өдөр ч гэсэндээ өөр замаар явах. За магадгүй нэг өдөр ч гэсэн зүгээр нэг гүлэгөөл уцаа ширтвэш ганц хоёр гадаахыг харах ч гэдэг юм уу тий. Энэ байдлууд нь дандаа бидний тархийг хөгжүүлэх нэг талаасаа зорилготой л гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр маань ихтэй аль нь л одоо юу гэдэг нэг хин хийсэн дадсан юмараа явах биш бас хаяа өөрчилж явах хэрэгтэй. Гэхдээ зарим зүйлүүд дээр бол дадлыг дадлыг байнга одоо үүсгэхийн тулд тогтмол нэг өдөр болгон хийж яхад тэр дадал бол одоо тухайн хүн бүрээс хамаараа заавал хэд хоногт тийм дадал үүсгэе гэсэн юм бол байхгүй. Одоо ингэнэ л гэсэн үг шүү дээ тий Найко. Чи өөртөө юу байлгахыг хүсэн тэрийгээ чи яг дадал болгох хэмжээнд чи ингэж тогтмол хийнэ л гэсэн үг шүү дээ зүг үү тий? Тий. Жишээ нь одоо хамгийн миний надтай ойрхон бол одоо унтахад байхгүй юу? Бид нөгөө байнга хэлдэг штэ 9 цаг дунд гэл ингээд тэгэхээр нөгөө тэр дадлыг үүсгэхийн тулд эхэндээ жоохон тусламж өгдөг хүмүүстэй ямар нэгэн имэйл хэлбэрээр гэдэг юм уу ямар нэгэн тусламжаар тэр нь магадгүй 7 хоног цаашлаад ерөнхийдөө 7 хоног давтаад явчихад тарих тэрэндээ дасаж эхэлдэг. Тэгээд цаашлаад тэрийгэ бүр байнгын болгохын тулд тэр сар 2 сар 3 сар ч гэдэг юм уу дасан зохицох хугацаа ер нь бол дунджаар хүн болгон 6 сар гэж ярьдаг байхгүй. Тэр дадал үүсэх өөрийн болгож авах хугацаа бол тэр хугацаанд л хүнээс шалтгаалаад тарих хэр хөгжсөн байгаа тэр одоо тарихны атринууд нь хэр байгаа гэдгээсээ тэ юмыг хүлээж авахтай хэр байдгийг баруун зүүн тарихаа хэр хөгжүүлсэн бэ гэдгээсээ хамаарч л үүсдэг гэсэн үг. Зөв. Тийм. Тэгээд мэдээж өөртөө ямар дадал үүсгмээр нь гэдгийг л тэрэн дээр анхаарад өдөр болгон нэг доройж одоо 3-5 минутыг зарцуулаад авахтал тэр дадал үүсчдэг. Одоо Найкогийн мэрэгчлэлтэй яг ажиллаж байгаа талбартай холбоотой гэвэл орой хүмүүс унтдаг цаг нь тогтвортой биш байдаг шүү дээ тий. Энэ ер нь маш муу нөлөөтэй байх уу? Муу нөлөөтэй шүү дээ. Одоо тарих өөрөө айгуу тийм байнгын confused буюу одоо юу гэдгийг толгоо нэргээл яваад тий. Би хэдэд унтах гээд байгаа юм болоо гэх тий. Унтахтай гэл ингээл яваад исэн хэрнээ нэг зарим ялангуяа одоо 7 өдрийн 5 өдөр ч гэдэг юм хагасан бүтэн санд нь тий маргааш нь амарх юм чи ингээд шүн ингээд унтахгүй байгаад байдаг ч гэдэг юм. Нойр нь хүрээлээдэг нөгөө үйлдэлүүд нь гарч ирээд байдаг тий нөгөө даавар нь ялгараад байдаг бие махбод дээр ч гэсэн үйлдэлээ хийгээд байгаа юм тэрийг тоохгүй өөр юм хийгээд байхаар маргааш нь дахиад ингэхстэй юм байна гэд сэрэх гэтэл унтаач гэдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ хооронд ч нөгөө дааврын ялгаанууд одоо өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Тэрнээсээ үүдэлтэйгээр сэтгэл санааны хувьд өөрчлөлт гарна. За нөгөө бие махбодынхаа хүч одоо энергитэй нөөцлөх тэр юмнууд чинь өөрчлөгдөн гэсэн үг байхгүй. Бодис солилцооны өөрчлөлтөнд ороод эхэлдэг. Тийм учраас яг юм тогтмол цагт унтаж чаддгүй хүмүүс ихэнхдээ сэтгэл санааны хувьд байнгын тогтворгүй байдалд орж идэг гэд судалгаа өршлөөдөг. Тэгээ тийм ч учраас л нойр аягүй чухлаа гэдэг. Тэрнээс биш заавал нөгөө одоо хүүхдүүд л эрт унтах хэрэгтэй биш. Том хүмүүс ч гэсэн энэ маань ялангуяа хамгийн хэрэгтэй. Бид нар байнгын гаднаасаа нөгөө асуудлуудтай нүүр тулж идэг учраас тэр дадсан зуршлаараа тарих бие махбодтой ч гэсэндээ хамаатай байдаг гэх юм уу? Тийм яг үнэ. Баярлалаа минийхөө. За. Яста чухал хоёр хүн орж иж чухал хоёр мэдээлэл хуваалцсанд маш их баярлалаа. Окей, пока. За пока. За.
Юу вэ ч. Хари фон гоё орж ирж. Чи бүр компьютер тоглоод байгаа юм шүү наа удлаа. Чи нэвтрүүлгээ хийгээч. Чамруу камер шилжүүлжээ би тоглоод байна штэ. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн Баасан гарагийн дугаарыг эхний булан маань жаргасан байна. За хідүүлээ яг одоо эхний булангаа жаргаагаад зүрхэн давалгаа руугаа орохгүй болол цаг маань болсон байх шүү. За тэгтээ ер нь зүгээр жоохон явуулсан ч зүгээр байсан юм уу? Төгсөглөө нэг бацчи те төгсөглөө баазангаа сайхнагийн комментиг хүргэдэг хөө. За тэгье. За сайхан болохоор ингэсэн байна. Баруун зүүн тархиа жигд хөгжүүлэхийн тулд шүдэ угаахта зүүн гараараа угааж сурч байсан гэж. За дараа нь маусаа зүүн гараараа барьж сурсан гэж байна. За бас эвгүй юм байна те. Зүүн баруун гар. Тэгээ зүүн гараар ер нь ирчүүд ингэдэг гин. Баруун гараараа чулууш идэхдээ эр хүн шиг байдаг гинэ. Зүүн гараараа чулууш идэхдээ ингэ транс болчдаг гинэ. Яас ямар хэцүү юм. Ингэж шийддэг гэж шин. Яа мэдхгүй шүү. Би өстой. За чи нөхрөө шидүүлээд үз. Би өстой мэдгүй. Чи нөхрөө заяа. Эзгүй хээр авч байгаа баруун гараараа шидүүл заяа. Хойно дуу оруул заяа. Яа гэж мэгээд. Дуу оруул заяа. Бичлэг хий заяа. А нөхрөө харин зүүн гараараа шидхүү чи хараараа. Тэгээ чи ямар дуу оруулмаар чи бодохгүй юу? Ай. Алиал юм харагдана. Тэгээ. Одоо төгсгөл нь баз гэдэг ахсан. Баз нь ингэн ерөөсөө ингэ араа хүний амьдралыг ер нь бол бүхэлд нь хувааж үзэх юм бол нийт бидний хийдэг үйлдэлийн, сонголтын бараг 80% нь зуршлаар хийгддэг юм биш үү? Тэгэхээр бидний өөрийн мэдлгүүрийг хийдэг одоо хилдэг үгнүүд байна. За хараалын ч үгэж магадгүй. За эднэрээс та холдохыг, ангижрахыг одоо болиулахыг хүсч байвал өөртөө шинэ зуршлын тойрог бий болох ёстой юм байна л да. Тийм учраас манайхаа одоо өөрийнхөө явдаг замыг жоохон өөрчлөөд үз, хийдэг үйлдэлүүдээ жоохон гэд тэ албаар өөр нь хийгээд үз. За харин өөртөө бүрдүүлэхийг хүсэж байгаа, сайн гэж бодож байгаа зуршлуудаа та авч үлдэхийг хүсвэл за яг тэр зуршлаа бол тогтмол нь үлдээх ёстой юм байна. Жишээлбэл орой унтах цагаа орой 10 цагаас эсвэл 9 цагаас гэдэг бол яг тогтмол мөрдөх гэж маш одоо шаргуу хичээгээрээ манайхаа. Тэгээ энэ бол амралтын өдөр ч хамаагүй. Яг энэ цагаа ингээд бариад байх юм бол та бид нар өглөө босохдоо ямар ч тарчлаангүй, ямар зовлонгүй сэрдэг болчдөг. За энийг бол би махбодороо мэдэрсэн хүний хувьд хэлий. Тэгээ нэвтрүүлэг дуусаад уулна кофе уудаг зуршилтай. Даанч манайх одоо кофе чанах хүн очгоч байх юм. Би мэдгүй байна. Очгогч чанах бах тий. Би одоо чантай хамт энд сууж байгаа шин. Тийм байна. За ингээд ийм гоё зуршлын тойргийг бүрдүүлэх, өөрчлөх одоо яахыг хүсвэл та бүхэнд одоо номын дэлгүүрт зуршлын хүч гэж нэг сонин ном байдаг. За энэ номыг олж унших юм бол таны амьдралыг бас өөрчлөх байхаа гэж би бол найдаж байна. Энэ миний амьдралыг бас өөрчилсөн ном юм байгаа. За ойлголоо. За ингээд зүрх явуулъя. Зүрх яваад ихэлсэн хамт. За одоо секундээ явуулаач. Секундээ явууллаа. 10 явахгүй штэ. Явж гин юус 8 7 6 5 4 3 2 1 зүрхэн давалгаанда нэгдээд та бүхэн дэлхийн өнцөг булан бүрээс Монгол улсын өнцөг булан бүрээс Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байгаад маш их баярлалаа. Зүрхэн давалгаа явуулснараа та дараагийн булан эхлэхэд бэлэг буланд оролцох боломжтой нэмэгдэнэ гэсэн үг шүү. Би өнөөдөр нэг онцлог нь юу вэ гэхээр өөрөө энд хараа сууж байгаа учраас зөвхөн эхний хэсэг дээр меншн давалгаа биш саяны хүртэл хамгийн сүүлд отгон тамир цэдв меншн хийсэн байгаа байхгүй юу? Түүнийг нь хүртэл оруулсан. Оо за. Арын алга маягийн линз юм болоод байр гэсэн үг байхгүй. Уг нь бол эхлэх хүртэл оруулдаг штэ. Өнөөдөр бол бас харьцангуй хоошоо оруулж байна. Тэгээд энэ 7 хоногийн бэлэг тун удахгүй танд задрах болно. Би бэлдээ. Тий. За, ярээрэ. За. Юу ярих вэ? Дараагийн болон руу шилжүүлээ. Дараагийн болон руу шилжиж. Батараад байгаа чи ингэж хурдан шилжиж байгаа. За, дараагийн болон руу жоохон байж байгаа шилжиж. За, энэ хооронд бид нэр бэлгээр бид нар юу өнөөдөр өгөх гэж байгаа вэ? Бэлэг чинь дараа нь ярих байхгүй. Гэдгээ би дараа нь ярий. Юу өгөх вэ гэдгээ би дараа нь ярий. Жоохон байж байгаа дараагийнхаа шилжих учраас жоохон байцсан уу? Тий. Одоо шууд дуусгая. Бүгдээрээ бэлэг болон руугаа шилжицгээе. За өнөөдрийн хар цөмхнөөс ч гэсэн нэг гинтийн темууд гарч ирлээ шүү Ирэх 7 хоногт одоо энэ хар цөмхнөөс дахиад юу л гарч ирдэм бол доо. Удахгүй уулзцгаая. Бүгдээрээ одоо бэлгээ задлцгаая. Энэ ай зөв юм уу? Ай чинь зөв юм уу? Найруулагч байх нэг талын үнэхээр гоё юм байна. Би бүр яг энэ хийж байгаа ажилдаа бас жоохон дурлж байна. Хөтлөгчөөсөө би юу н болд юм уу? Тэгээч.
Би даваа гаргаас эхлээд мисог урдаа гаргаж жагаад өөрөө ард нь орно. Өөрөө ард нь бүх зүйл ингэж зохицуулна. Энд чинь их гоё ажил дээр сууд юм биш тийм мизүү. Тий, энэ контрол. Би гэхдээ чи бол яриад байгаа юм заяа. Мизүү бол чанга штэ. Ярихгүй бүр. Ингээд тэнэгтэй л яхад л ярьж чадахгүй, бойл гэж хэлж чадахгүй. Ингээл хойно ингээл найруулаа суун чи. За. Тэгэхээр амар байгаа штэ. Амар биш ээ. Чи юу хар? Амар биш ээ. За энэ болгоо болчихжээ. Харин тийм энд нэг дэлгэцэн алгуулсан. За болоод байгаа. Наад чараа гэхдээ гацаадах юм чиний дэлгэцэн дээр над руу харж байгаа дэлгэцэн дээр. Юу харж байна чи хоёулаа дүүрс гацаад байгаа үстэй. Үгүй зүгээр юм. Одоо зүгээр болчлоо. Зүгээр Сая эсэ. гацаад байна. Одоо энэ ч нөгөө нэг булан эхлэн штэ нөгөө бэлэг булан дээр чин дэлгэцэн дээр нь юу гаргаж ирэх хэрэгтэй байхгүй юу? За. Нөгөө хүрд эргүүлж байгаа зургийг нь харуулах хэрэгтэй. За. Чи энд байгаад исэн. Би тий балгараад хэлдэг чи. Үгүй байсан. Одоо тэгээ яах вэ? Тэгсэн чи байхгүй болчих. Хаач юу? Ярьж бид тэр хооронд олоодох юм. Ийм аян дээр ярих юм уу? За бүгдээрээ. Энэ чи угаасаа бэлгийн аян байна хөө. Бэлгийн аян юм уу? Тийм бэлгийн аян байна. Ярьж. За ингэнэ. За Бүгдээр одоо өнөөдөр бас бэлгээ 2 одоо хүүхдэд зориулсан, нэг гэр бүлийн 2 хүүхэд. За хин чамаагүй. Нэг одоо ялсан хүнд нөхчий. За 18 нас хүртэлх өсөлтийнхаа насн дээр явж байгаа хүүхдүүдэд зориулсан 2 төрлийн шинжилгээг бид нар одоо бэлэг болгон өгөх гэж байгаа. За Todd H гэдэг одоо хүүхдийн эмнэлэг байгаа. Хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэг гэдэг байгаа. За эднийх болохоор бүр хүүхдийн хараа сэтгэл зүйн онцлогоо, бүр дэлгэцийн хамаарлын онцлогоо онтер гэдэг хүүхдтэй холбоотой нөгөө зуршил муршилтай холбоотой бас ийм зүйлсүүдээр бас зөвлөгөө өгд юм байлээ шүү бас. Сэтгэл зүйн уулзалт хийдэг, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, за булчин суллах, барай энтер гэдэг бүх үйлчлэгийг нэг дор ингэж бөөгнүүлж чадсанараа Todd H эмнэлэг маань бас өрмөц бас их Монголд бас тийм төгөөмөл байдаг эмнэлэг бол биш юм байна. Тэгээд энэ эмнэлэг та хүүхдээ авч үзүүлэх юм бол хүүхдийн чинь өсөх боломжийг нь одоо танд танилцуулнаа гэж. Олцсон уу? Угаасаа зүгээр бит хоёр гараад байсан болохоор л би ерөөсөө хайгаад олохгүй байсан. Тэрнээс угаасаа бэж лээсэн. Балаар тэл. Алга болоогүй. Ийм л хүнтэй хөтөлж байна. Ерөөсөө алга болоогүй байна. Юу ч алга болох вэ угаасаа. Чи алга болгоно гэж байна шүү дээ. За юу яагаад одоо бол зүрхэн давалгаанд сая нэгдсэн учраас зүрхэн давалгааг дахиж авахгүй гэсэн үг шүү. Би яг зүрхэн давалгааныхан хүмүүсийн нэрсийг нь хүрдэн дээрээ аваачаа тавиадах заяа. За тэг. За харъя. Ой, аваач тавьчин. Тэр орон чи юм ярьж. За ярьж байгаа. За ингээ сайхан юм ярьж би. За юм ярьж. Би ярьдаг штэ. За ярьж гин. За тэгээд за чи copy paste хийгээд. Бэлэг булангийнхаа юуг аваач хэл. Хүй. Юуг? Аваач шилээ. Бэлэг бэлгээ хэлчлөө. Хэлцээ. Хэлсэн юм уу? Өөр юу хэлэл маань чи? Өөрөө? Аха. За яаж байгаарэ. Болцсон. За болсон. За ингээд манай юу бэлэн болсон. За хүрд маань бэлэн болсон. За хүрдээ харуул. Хүрдээ нэг харуулчих. Гөө нэг биш харуулад байж идэв. Би 3 дэлгэц надад нээж зааж өгөөгүй шүү дээ. 4 дэлгэц нээдий. Гү тэгж зааж өгөөгүй ээ. Тэр доор нь 4 дэлгэц байгаа зү. Гүү тэрэн дээр тэхгүй гэсэн. За тэгвэл наатаа харуул. Энийг чинь дараа нь харуулах юм байлээ бас. За наатаа харуул. Үгүй ээ тэр чинь бас дараа нь харуулдаг байхгүй юу? Одоо энэ мэтчлэн энэ одоо дээр нь сонсогчд маань хэрвээ дүрстэйгээр үзэж байгаа болоод ингээд цонхнууд байгаа. За энэ даваа гаргийн меншин давалгаа, даваа гаргийн зүрхэн давалгаа, мигмар гаргийн меншин давалгаа, мигмар гаргийн зүрх. Одоо харуулж тий. Бүрүү баасан гэд эдгээр гаригуудын яг ингээд меншин болон зүрхэн энэ дээр дарах шүү дээ. Меншин болон зүрхэн давалгаанууд нь ингээд харагдж байгаа гэсэн үг шүү дээ. Энд болохоор өдрөөс гарч ирсэн хүмүүсийн нэрсийг нь copy paste тавь. Наа дэлгэц ерөөс хөдлөхгүй чи зүгээр ингээд даваа гараг байна мэн гэдэг харна. Би хараа суугаад. Үгүй энэ чи хардаа энэ дээр би сумаг үсгэсгүй. Үгүй одоо харагдж байгаа. Оо тийш би энэ дээр сумаатай байна. Балаар өөрөө харуулаа яриад тах юм. За одоо манайхаа яах вэ? Яах вэ? За одоо заяа эхний өдрөө гарга. Даваа гарга. Болоогүй. Яаж байгаа? Цаг нь болоогүй шүү. За цаг нь хэдээсэ? Цаг нь арай болоогүй шүү дээ. Чи байж байгаад арай байж байгаад болдог шүү дээ. Тийм үү. Хоёулаа эн чинь байж байгаад болно. Яах гээд байгаа юм бэ эн чинь? Юм хэдэн хүн байна? Юунд? Ер нь ингээд дунджаар. Нэг 28. Чи намайг ингээд өөр юмнууд асуугаад ингээд сандраад байгаа чи. 8 хүн биш наа чи. Эн чинь болвол юу юм?
Юу, меншин давалгааны 8 хүн. 8 хүн тий. Даваа гараг меншин давалгаанд 8 хүн нэгдсэн байна. Зүрхэн давалгаанд нь болохоор 25 хүн нэгдсэн байна. Лав гараг меншин давалгаанд 4 хүн нэгдсэн биш үү? Жүүн дагийн бүр ямар яг манайхны яриагаар ярьж шүү. Эрка юу ч хамаагүй яриач. Эфирт хүмүл агаар үсгээд ах юм. Яг зөв. Хүмүл агаар магаар гэдэг. Би хардаа ээлжид найруулга дээр суугаад юроосоо юм хүмүл агаар бол үүсэгдэггүй шүү. Эрка дуугаад тэгсэн чинь эсэргээр юм хэлээд ах юм чи хүн. Эрка дуугаа хүүхэд сандраагаад гэж байна. Үгүй өөр юм ярих хэрэгтэй байхгүй. Чи надаас юм нэхэд байгаа байхгүй. Тэр чинь намайг сандраагаад байгаа байхгүй. Би тий надаас юм нэхээдээ угаасаа би тэр чи өгч чадахгүй гэж өгнө юм. Хүүе юу нэмэх 18 зураг хүүхдийн дуу яваад байсан. Цаана ийм зураг байдаг байгаа юм байна да. Сайтн дээр нь гараад ирсэн. Би сая бүгдийг нь устгацсан заяа. Одоо манайх чи хөрх юм та нарт өгөх бэлгээ яг бэлгээр нь л өгчих гээд үнэгүй сайт ашигладаг байхгүй юу? Тэр үнэгүй сайт нь ингээд хөрх юм бас хажуудаа реклам гарч ядах шиг байна. Яг зөв. За бэлгийг бол манай Эрка танилцуулсан байх гэж бодож байна. Бэлгийн зургийг байх гэж ах шиг танилцуулсан балаар. Баах маах тэр танилцуулсан хөөе. Танилцуулж яхад би уг нь яг ийм зураг үзүүлэх хэрэгтэй байсан. Та нар одоо араас нь өргөжлүүлээд гарч байгаа. Тод H маань одоо 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм тэмлэг байна. Дахин тэрийг ярьдаг. За юу вэ? Би танилцуулъя заа юу. Яах юм бэ? Би танилцуулж. Тод H хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэг биеийн бүтцийн оншилгаа, өсөлтийн цогц оншилгаа, өсний минералын оншилгаа, өсөлтийн зооны оншилгаа, хоол зүйн оншилгаа зөвлөгөө, дадал зуршлын оншилгаа, эрентгийн оншилгаа гэсэн цогц үйлчилгээнүүдийг үзүүлдэг ийм эмнэлэг юм байна шүү. Заа юу. За хүүхдийн эмнэлэг гэсэн үг шүү дээ, тий. Цаашлаад бидний өнөөдөр өгөх гэж байгаа бэлэг гэвэл хамгийн түрүүнд энэ өсөлтийн зам бол биш ээ. Хамгийн түрүүнд өсөлтийн эхний оншилгаа гэдэг нь нэг багцсан байлээ. За үнийн хувьд бол энэ нь 65 мянган төгрөг, өсөлтийн зон тодорхойлох оншилгаа нь 65 мянган төгрөг. Нийтдээ 130 мянган төгрөгийн багцыг 2 хүүхдэд өгөх гэж байгаа. Тэгэхээр нийтдээ 260 мянган төгрөг болох гэж байгаа гэсэн үг шүү дээ, тий. За ийм бэлгийг бол өнөөдөр нэг сонсогчдоо тод ээж хүүхдийн эмнэлэгтэйгээ хамтран бэлэг болгож өгөх гэж байгаа гэсэн үг шүү. Өсөлтийн эхний оншилгоонд юу ордог вэ? Яадаг вэ гэхлээр биеийн бүтцийн оншилгоо, дадал зуршлын оншилгоо гэж сая дөнгөж ярьсан шүү дээ. Эхний хар цүнхтэр ярьсан дадал зуршил муршил багтдаг. Тэгсэн тухайн хүүхдийн дадал зуршлын оншилгоог ингээ гаргаад өгчтэй юм байна. Буруу дадал зуршилтай болвол дадал зуршлыг өөрчлөгч гэдэг юм уу те. Ер нь хүүхдээ өндөр олохын тулд бид нар багаас нь ингээд витамин өгөөл янз янзын арга хэмжээ авах гал ингээд витамин өгөөл. Тэгсэн чинь заавал тэгэж витаминээр хооллох шаардлага байхгүй юм байна. Дадал зуршлыг нь өөрчилснөөр хүүхэд маань идэвхтэй болсноор өндөр болох боломж нь бол илүү өндөр байдаг тийм юмнууд ч гэсэндээ байдаг гинэ. За тэгээ өсөлт хөгжлийн явцыг нь яг энэ өсөлтийн эхний оншилгоогаар оншилт юм байна. Биеийн усны агуулмжийг нь оншилт юм байна. Эрдэс бодисын хэмжээг нь оншилт юм байна. Булчингийн болон за өөхний массыг нь бас энэ оншилгоогаар мэдэх боломжтой юм байна шүү. Тэгэд тархалтын төвшинг нь мэднэ гинэ. Шилээ зүгхээс юм шүү чи. Харин тийм байна. Нас хүүстэй тохирох хэвийн жин өсөлтийн үзүүлэлтийг нь үзэх юм байна. Биеийн бүтцийн тэнцвэр зэрэг үзүүлэлтийг нь бол эхний оншилгоогаар үздэг гэсэн үг. За харин дараагийн буюу өсөлтийн зон тодорхойлох оншилгоо гэдэг байгаа шүү дээ, тий. Энэ нь ямар утга учиртай оншилгоонууд явагдах вэ гэх юм бол хүүхдийн өсөлтийн зон тодорхойлох оншилгоонд нь болохоор хүүхдийн ясны нас бодит настайгаа тохирч байгааг нь үздэг гэж байна. За өсөлтийн зон нээлттэй эсвэл хаагддаг шатанда орсон эсхийг нь тодорхойлт юм байна. Цаашдаа хэр хэмжээгээр өсөх боломжтойг нь мэрэгжлийн төвшөнд ингээ үнэлээд гаргаад өгчдөг гэсэн үг. Өсөлт хоцрогдолтой эсвэл бүр хит төрүүлээд явж байгаа эсхийг нь яг энэ өсөлтийн зон тодорхойлох шинжилгээгээр үзэх боломжтой байдаг. Би яг хит төрүүлээ явж байгаа үү энэ одоо. Жи юу. Үзүүлж хийсэн энэ одоо. Санаа зовчлоо гинт. За араа. Өөрийгөө бас хүүхэд гिचжээ. Гэтэ бас би ч бас 42 хүрж байгаа гэхэд бас гайгүй л шүү. 24 дэх хүүхдүүдтэй бараг үзэхэр хэлээ шүү. Царай төрхөөрөө. Би дугуулгаа. Би нэрээ дугуулгаа. Намайг манай ээж тэгж сургасан юм. Чи дугуул байгаа мó? Тийм. Чи болдоо чи. Худлаа ярьж. Нарийнхан бол доо. Юм дугуул. Би нарийнхан болно. Тий, дугуул байгаа гэдэг чи одоо өөрийгөө айгүй муухай доош хийж. Тий, чимээгүй л байгаа. Хэмжээ яриад байгаа юм боо, хэлбэр яриад байгаа юм боо гэж. За ийм бэлгийг өгч байгаа гэсэн үг шүү дээ, тий. 7 хоног болгон бидэнтэй хамтдаа өглөөг өгтөж байгаа сонсогчдоо бид
танд зориулсан, таны гэр бүлд зориулсан, таны хүүхдэд зориулсан, эсвэл хайртай хүнтэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлэхэд зориулсан тоглолт болон үзүүрийн пледийг өгдөг штэ тий. Өнөөдөр бол одоо яг хүүхдэд зориулсан билег байна. Яг зөв. Таны хүүхдэд зориулсан билег байна. Ер нь хүүхэд аз жаргалтай бол тэгээд бид бүгд л аз жаргалтай дөө. Цаадуул чи өндөр байвал бас юундаа бас гайгүй дээ штэ. Үеийн дотроо өөртөө ихтэй мэдгэлтэй шал өөр болчихсон шүү дээ тий. Юм шиг байгаа магаа энэ гэж балаар нэг өндөр байсан юм шиг чи. Юу вэ? Би намхан байсан. Тийм болохоор би өндөр болохыг бүрөөдөг гэсэн. Өндөр болцсон байсан бол би бүр алж байгаа. Гэхдээ тэр чинь эрэгтэй хүүхдэд байхгүй юу? Би чинь болвол тийм өрөөдөлтөд өндөр болъё гэж боддог. Өндөр жоохон эвгүй байдаг баг. Яг тэгвэл би чи өөрөө 2.10 юм чинь тийм тэрнээс өндөр болвол бас баларсан нэг уул уурхаа юм уу юу юм те. Мод хүрэн баавгаа юм уу амар л юм болно шүү дээ. Тийм учраас би ер нь тэрнээс илүү би ч дугуул байгаа гин. Тояг сая амралтаараа нилээ идээд дугуй болцсон юм байна. Хоёлаа дугуул зүгээр яшиг энэ хүн айгу сони юм байна. Дугуйч гэсэн хөрх юм хэлбэр шүү бас. Бай бороо яриад тах юм. Одоо яг миний нөгөө сандрахсан юм болох гэдэг юм л да. Би энэ дээр ингэж орж ирээд ажиллах дээр нь жоохон сандраад байгаа байхгүй. За энийг нь аваа ичээ. Хай. За одоо шууд гаргаж харуулах юм байна тийм үү? Тэгнь. Харуулад наадхаа эргүүлнэ. За ээж би бэжи гаргана штэ түр ээж. Гаргаж байгаа үстэй тийм. Гаргаж байгаа. Надад бол харагдахгүй байгаа байхгүй одоо юу ч. Why? За одоо ингээ гараад ирсэн. Why? Wow. За. Бүр ичээ бүр 4-5 ман хүн биш үү? Тийм, зарим өдрөнд тийм байгаа бүр. За гой. Өө энэ бүр хоосон биш. За хоосон байх хэрэгтэй угаасаа. За ингээд тоолын ихнээс нь ахгуулаад 1 2 3 4 5 6 7 8 9 10. За тэгээ 11-т нь болохоор шилдэг 10-аас нь яг жинхэнэ ялагч нь шалгарна. Явна гэсэн үг. За ингээд явуул ихнийх нь. За ихнийх нь явуул. Ихнийх бол даваа гарагийн меншин давалгаанаас эхэлж байгаа гэсэн үг. Нийтдээ 8 хүн оролцож байгаа шүү. За юу. За ингээд хамтдаа эхлүүлэх үү. За тэгээ энэ чи хараа Мянган баяр хаачаах байна. Нойко дарсүрэн байна. За Мина байна. За Нүүр ном байна. За Жундаги байна. Даваа сүрэн баяр байна. За би шинээж байна. За мөнхөө байна. За ингээд хамтдаа харъя. 1 2 3 явлаа. Иргсэн. За одоо. За хэдэн Нойко ойлгүй дээ. За Нойко бол авч таарна. За баяр үргээ. Нойко юу н авлаа? Авсан штэ. Нэг яг тэр үед нь тий. Охиныхон төрсөн парк дээр тоглосон штэ. Парк дээр тоглолоо. Охиныхон төрсөн өдөрч байж таарсан. Гүг Нойко ч тоглолт үзсэн штэ бас. Ямар тоглолт үзсэн? Ягаа нэг жүжиг. Тэрий чин туяагч үзсэн штэ. Гүг Нойко үзсэн штэ. 2 удаа өгсөн юм уу тэгвэл? Ямар тоглолт үзсэн бол? Ягаа драмын театрын тоглолт үзсэн штэ. Тэр чин туяагч. Тэгээд Алтан чимэг сүхээ бас тодорсон. Алтан чимэг сүхээ тодороод туяагчийг дагуулж явж үзсэн тийм. Гэхдээ Нойко нэг юм үзсэн юм аа. Юу үзсэн? Нойко нэг юм үзсэн шүү. За Нойко худлаа гэвэл хэлээрэй. Би тэр одоо энд баг хэрэлдээд унлаа. Баг хэрүүл болох нь. Өөр юм тавьснаа. Маргаан таслаарай. За ингээд Нойког оруулж ирсэн. Нойког энэ булан дээр оруулаад болсон. За даваа гаргийн меншин давлгаанаас манай Нойко маань одоо шууд тодроод гараад ирлээ. За одоо даваа гаргийн одоо зүрхэн давлгааны 25 хүн дундаас тодруулах гэж шүү заяа. Тоглолт бас үдсэн Нойко гэд манай туяагч бичиж байна. Тэгсэн. Соёлын төв өргөнд нөхөртөөгөө яваад намайг дагуулад яваач өстэй. Намайг дагаад яваач. Тэр. Тэрийг тийм тэгсэн. За ингээд ямар хил амтай юм бэ? Би нотлно гэж юм туяагч байна. Туяагч бүр бүртгэл үүсгэсэн байд юм бэ шүү. Даваа гаргийн зүрхэн давлгаанд нэгцээ 25 хүн дундаасаа би нэг хүнийг оруулж ирэх гэж шүү. За мэдлээ бүгд үзсэн л гэнэ. За бүр Нойко тоглолт үзсэн гэж юм. Хоёр дахь нь эргэсэн шүү. Эргэсэн. Явж гин. За даваа сүрэн баяр игч маань тодорлоо шүү дээ. За баяр үргээ. За дахныхан ийм овсгоотой байгаа ш. Орж ирээл шууд лайк дараад авчих юм ерөөсөө. Хай. За даваа сүрэн баяр игч маань. Би энд одоо жоохон удаан хөдөлж иж магадгүй тэгээ гайгүй штэ тий. Зүгээр штэ. За одоо шууд дараагийнхаа За шууд 4 хүн байна. Тий энэ энэ өдөрсө 2 дахь өдрийн меншин давлгааны 4 хүн байна. Яг тий. За тэр 2 нь бол хүний нэрээр нь 2 нь бол өөр нэрээр юм байна. За ингээ явуулъя. 1 2 3 явлаа. 2 дахь өдөр их цөг хүн байсан юм а яхахгүй мэдсэн. Мэджээ. Хөөе.
Ой За яа. энэ зогсгойлгүүдээ энэ ч одоо ийм том зайтай байх. Тий. За Жундагийн маань тодорлоо. За Жундагийн маань 4 хүн дотроос азаргалаа авлаа. Хэлсэн штэ. Боломж нь байгаа. Боломж нь бол өндөр байгаа. Боломж нь өндөр байгаа. За энэ дээр тавилаа. Дараагийнх нь болохоор Мегмар гаргийн. Энэ маа. Зүрхэн давлгаа. Мегмар гаргийн зүрхэн давлгаа. Мегмар гаргийн зүрхэн давлгааг хамтдаа харцгаая. Явах уу? Тэгье. 3 3 2 1. Явлаа. За Мегмар гаргийн зүрхэн давлгаан дээр Хүй. Бямбабата. За Бямбабата маань за манай комедийн очрогийн маань гэр бүлийн хүн Бямбабата. За энэ За математикийн багш хүн байдаг. 5 хүүхдийн 5 хүүхдийн ээж. Хоёр нь бол байх боломжтой болоо явчлаа. За ингээд 5 хүүхд дотроос 2 нь гозоогоол гараад ирэх нь дээ. Хамгийн гол нь Бямбабата байна уу? Меншн хийж агаарэ. За тэгье. Ойрхон оруулж ирж байгаа. Тэгэхгүй бол нөгөө залгахад байхгүй бол Залгахад байхгүй бол дуусаа тий. Тий. За дараагийнх нь болохоор 5 гариг руу шилжиж гэн 5 гаригийн меншн давалгаанд 5 хүн орж ирсэн байх шүү. За юу. За ингээд 5 хүн дундаа явууллаа. 3 2 1 тэг. За 5 хүн дундаа 5 хүн тий. 5. За 5 хүн дотроос за ангараг дээр зогсох нь дээ бараг иргэсээр байгаад. Модлоо ярьдаг. За алтан жимэг сүхвэ дээр зогссон байна. Алтан жимэг сүхвэ. За манай алтан жимэг сүхвэ ер нь их юутай байна да. Ер нь яндаатай л байгаад байна да. Тий. 2026 онд бүр гарчжээ. Гийж ин да. Тусдаа гарчжээ. За ингээд 5 гаригийн зүрхэн давалгаанд дунд орж 5 гариг чи яага хоёлаа нөгөө нэг дүрсгүй явсан шүү дээ. Оо тийштэй. Энэ ястай айгүй нотой тий. Тий, энэ жоохон нотой явсан. Энэ гэхдээ харъя одоо байна. За. Үгүй ийм олон меншн юм уу? Үгүй энэ зүрх. Зүрхэн давлгаа. За тийм байна. 1 2 3 явлаа. Битэрийн дүрсгүй явсан нэвтрүүлэг дээр одоо меншн дарсан хүмүүстээ баярлалаа. За алтан жимэг сүхвэ маань 2 дахь тодорч байна. Хэлсэн штэ нэг хүн хідэж тодрох боломжтой За энэ шүү. олон тодрох тусмаа л одоо юу н магадлал нь улмал өсөд байгаа гэсэн үг шүү. Оо яг зөв. Өсөд байна. За. Магадлалын онл гэж нэг юм байд юм аа. Байна. Хөө ягч. Энэ амарч орж ирэнгүүт Амарч орж ирэх тоо ярьдаг болсон гэсэн. Тий. За, Магадлалын онл гэж нэг юм байна. Дараагийнх нь юу? За дараагийнх нь болохоор энэ 4-р өдрийн одоо меншн давлгаанд оролцсон 7 хүн байна. За ингээд энэ 7 хүнээс нэгийг нь одоо тодруулъя. За тэгье. 3 2 1 эхлэе. Явлаа. Пап гэдэг гаш. Тос гэсэн. За ингээд За хиндээ зогсоно. За энэ орог Аленка Эва дээр зогслоо да. За баяр үрги. За Аленка Эва. Өнөөдөр байна уу? Өчтөр болоод бүр идэхтэй байгаад байсан шүү. Идэхтэй бас нэр байхгүй байна. Байхгүй гэж магадгүй шүү. Юусэн меншн хийчихээ бас юмыг яаж оруулж ирж байгаа. Юмыг яаж мэдгүй юм. Энэ араа ингэнэ туягч иймэрт ихэлсэн бол меншн хийхээр яадын намаа гинэ. Хийгээд байсан шүү. Тий. Ёстой хийгээд байсан шүү. Яг бензин авч ийн гинэ. Манай гарамга. Ай. Бас гоё. Бензинтэй тааруулаад орж ирж штэ. За ингээ Пүрэв гаригийн зүрхэн тавалгаанд нэгдсэн 23 хүн дундаас бид сонголтыг хийх гэж байна. 1 2 3 23-д чинь бас л шанс нь жоохон бага л юм байна те. Багасчихжээ л байна. Жоохон багасчихж байгаа гэсэн үг. Тийм байна. За алуу явлаа. Хүү. Оо за яста анх удаа ядам сүм туягч. Туягч гэтээ ингэ шалгарч бол гарч ирсэн. Байж ирсэн юм уу? Оо за. Шалгарч гарч ирсэн нэг удаа. Хөрх юм нь ялж бол үзээгөө. Ялаад. За туягч бол бүртгэл үүсгээ яваад байгаа. Өөрөө бол ялж үзээгөө. Одоо баасан гариг руу шилжиж байна. За баасан гаригийн одоо меншн давалгаанд оролцсон 10 хүн байна. Нийтдээ 10 хүн байгаа юм байна шүү. Одоо бол өнөөдрийн хувьд арай жоохон хүнийхэн тоо нэгсэж байгаа гэсэн үг тийм шүү байна. Рекламынаас бол меншн давалгааны хүний тоо нэхлэхгүй. Ингээд явуулцгаая. 1 2 3 явлаа. За ингээд иргсэн. За энэ араа Отхон тамир цэдэв. За отхон тамир цэдэв маань. За нэрээ яг байгаадсэн шүү. Отхон тамир цэдэв бичээдсэн тий. Байсан байгаад өглөө орж ирэнгүүтээ шууд меншн давалгаанд нэгжсэн шүү. Тэгсэн. За одоо ер нь байгаа ох гэж найдаж байна тий. Байгаа ох. Одоо ингээд сүүлийн баасан гаригийн туягч тэгнэ. давалгаа. Гардын гинэ өөрийгөө. Гардын. Худлаа гардын. Гэхдээ яг нэг сонгогддгоо те хамгийн сүүл. Байдаг байхгүй. Хамгийн гол нь хол давдгүй шүү дээ. Зүгээр ингээд давчаад. Яг ядамсрын туягч ард бичсэн хүн азтай байд юм да. За. Сүүл их гэсэн үг те. За сүүлийн 5 дахь өдрийн зүрхэн давалгаанд оролцсон нийтдээ хэдэн хүн байна? 20 хүн байна. 20 хүн байгаа юм байна. За энэ 20 хүнээс за өнөөдрийн шалгарах ёстой 10 хүний хамгийн сүүлийн хүнийг бүгдээр хамтдаа тодруулцгаая. 3 2 1 иргий явлаа. За ядамсрын туягч бол тодорхгүй байх.
Хой. Гарамгаа бензин авч байгаа хүн шүү дээ. Тийш дээ. За Бензин авч байгаа хүн одоо 10 дахь хүн болж орж ирж байна. тийм байна. За станер бензин аваад аарах байгаа хүн чи одоо бас бэлэг авчмаар л байгаа байлгүй. Багчмаар л байгаа илгүүд гарамгаа хитэн хүүхдтэй вэ? Хүүхдүүд нь хитэн насны баймар. За бичиж байгаараа гарамгаа биччихвэл одоо авах магадлал өссөн шүү тэр худлаар. За одоо ингээд хамгийн сүүлийн хүрд эргүүлэлт явах гэж байна. За байж байгаарай. Энэ 10 хүн нэс одоо нэгийг тодруулна. За одоо нэг хамгийн сүүлийн дүрм юу вэ гэхээр ийм багхгүй юу? Энэ хүнийг тодруулсны дараа энэ хүн манай нэвтрүүлгийн 99 86 1045 гэсэн дугаарлууд залгаж байж одоо идэвчнэ. Хэрвээ тэр хүн залгахгүй бол энэ хүнийг байхгүй тооцоод шууд дараагийн хүн рүү шилжүүлнэ. Тэрийг нь дахиж одоо хүрдээ эргүүлээд бид нэр шийдэх юм байгаа. За тэгэхээр манайхаа энэ бол амар харамсалтай шүү. Сонгогдчоод авч чадахгүй байвал те. За ингээд хамтдаа анхаарлаа хандуулцгаая. Өнөөдрийн энэ 7 хоногийн одоо бэлгэний эзэн хэн байх вэ? 10 хүнийг нэг шафалтчээ те. Тэгээ За ер нь зааж байгаа хараа тий. Алианка Эва, Алтан чимэг сүхэ, Жун Даги, Ноёко Дарсүрэн, Бямба Бата, Даваа Сүрэн Баяр, Гарамгай, Алтан чимэг сүхэ, Ядам Сүрэн Туяа гэсэн 10 хүн донд хамгийн сүүлийн хүрдээ эргүүлэх гэж байна. За Ядам Сүрэн Туяа гэж яг ард нь дээр нь болохоор отгон таймер цэдэв байгаа юм байна. За ер нь бол тэр хүн л гарах магадлал асар өндөр болчлоо. Доор нь бол Алтан чимэг сүхэ. Нэ, Алтан чимэг сүхэн тодорч юм бол Туяа гэж тодорхгүй байх магадлал бол асар өндөр байгаа. Ямар муухай энэ ч вэ. За явуулах уу? За явуулъя. Дугаараа хүүхэд 7 гэж байна гарамгаа. За дугаараа зээжлээд бэлдэж байгаарай. 1 2 3 явлаа. За 10 хүн байгаа. Ядам Сүрэн Туяа гэж минь бол тодорхой болчлоо. За Бямба Бата. За Бямба Бата. Бямба Батага хүлээнэ одоо. Хүлээнэ гэж эн чинь юу юм? Ердөө бас нэг 20 минут хүлээч те бүгдээрээ. Балаараа дээ. 20 минут гэсэн. 30 секунд заадаг үстэй. Тийм шүү дээ. Би Бямба Батаг бол меншн хийцэн байгаа шүү. Харин меншн хийцэн байсан. Тэгэхээр 30 секундын дотороос ороод ирэх юм бол боломжтой. Цаг бол энд явсан. Энд дээр нөгөө нэг 30 секундын цагийг би гаргаж чадахгүй. Энд би цаг харж байгаа шүү заа юу. За цаг бол аль хэдийн яваад эхэлсэн. Бямба Бата маань уг нь 5 хүүхэд те. Тий. Хүүхдийн тоог бол мэдээд байна. За хаанин 99 86 1045 гэсэн дугаарлуу залгаараа Бямба. 99 86 1045. Одоо сүүлийн 10 секунд рүүгээ орсон байна. Тэгж байгаа. Сүүлийн 10 секунд рүүгээ орлоо. Яна. 99 86 1045. За сүүлийн 5 секунд рүүгээ орлоо. За Бямба Бата маань өнөөдөр яг сонсч амжаагүй бол таах гэдэг шүү. 5 4 3 2 1 ууд нь 2 нь өндөр болцсон бол харамсалтай байна. За яах вэ? Зүгээр. За одоо remove хийчихнэ одоо. За одоо шууд дараагийнхаа remove тий. Одоо 9 болчихж байгаа. 9 хүн болчихж байгаа. Одоо ингээд 9 хүнээс нэг shuffle-даад за одоо Туяа гэж 2 дэх юм байна. Алтан чимэг сүхэ гарамгаа байна шүү. За эвгүүд байна да. Эсвэл эсрэг талаас нь хүн сонгогддог гэдэг байгаа шүү. Тий. За ингээ явах уу? За явъя. 1 2 3. За яж гараа энийг аваад 1 2 3 явлаа. За 9 хүн шүү. 9 хүнээс ч те Туяа гэж. Туяа гэж бүр За Ноёкоч орж ирэхгүй гэж байхгүй да. Байхгүй. За Ноёко баяр хүргэе. Одоо орж ирэхэд ердөө 30 секундын хугацаа байна шүү. 30 секунд яваад эхэлсэн. Ноёко гяс 29 28 27 26 25 24 23 22 21 20 19 18 17 16 15 14 13 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1 0. За байхгүй. Ноёко байхгүй. Ноёко залгасангүй. Ингээд таслаад шууд Ноёко байхгүй тооцоод дараагийн хүн рүү. За сүүлийн 10 секунд орж ийн одоо. Одоо орж. Сүүлийн 10 секунд орж шүү. Ноёко залахгүй юм уу? Залахгүй байна. Цаа чин түр гараа явцсан. Ноёко. Аллаа шүү. 5 секунд рүү орлоо. Ноёко. 3 2 1. Ноёко болно. Энэ яг гард марж явж таарж байгаа хаа энэ. Энэ яг ингээд нөгөө ажилдаа гарах марах гад ингээ юм хумаа хийгээд. Энд ч ажил нь эхлээгүй ч байгаа даа. За яста азгүй. Азгүй ч байх та одоо. Ноёко шууд бас байхгүй болов тийм үү? Одоо залгуул тооцохгүй шүү дээ. Одоо залгуул тооцохгүй. Remove. Шууд эргүүл дараагийнх нь. Газ. Манай мө Туяагч хочих гээд их шүү. Ингэж явсаар юм байгаа Туяагч ганцаар. За одоо энэ 8 хүн дундаа хэдүүлээ дахин нэг хүрдийг эргүүлэхэд бэлэн болсон байна. 1 2 3 явлаа.
Нойко айг бол нэг хүүхдүүд нь өндөр гэдэг айг бол. За яг хөө туяач аав. Уг нь бол энэ дээр айгүй их баяртай байсан шүү. Яна Эдгээр өнөдөр харагдаагүй шүү. За дахин 30 секундыг явууллаа. За Аликева 30 секунд явлаа. Аликева 30 секунд явлаа шүү. Өө нэрнгээсээ 99 86 10 45 дугаарлуу залгаад та өнөөдрийн бэлгээ баталгаажуулаарай. Таныг хоёр хүүхдийг чинь өсгөд бид нар дэм болёо гэдэг утгаар тод H эмнэлгийг бид нар санал болгож байгаа шүү дээ. За Аликева бол залахгүй байна. Аль хэдийн 45 секунд өнгөрсөн байна. Өөгөө 45 секунд ш. Одоо 15 секунд үлдэж байна. За Аликева баларлаа. Энэ хүн угаасаа байхгүй байлээ өнөөдөр. Өө тийм байхгүйсэн энэ байхгүйсэн шүү. Шууд болиулаад дараагийнх руу орё. За 5 5 4 4 3 2 1 дуусах. За дуусах. За баяртай. За тоёогчээ. Өста гоё болж шээ. Яста гоё юм болж байна. Бааж гарамгаа айгу зөв юм асууж байна. Аль дугаар залгах юм гинэ. За яг доор гарч ийн 99 86 10 45 99 86 10 45 гэсэн дугаар руу залгах юм шүү заа юу. Гэхдээ эн чин ийм шүү. Дуусгаад хэрвээ нэр нь гарч ирэх юм бол залгах шүү заа юу. Гэтэ бэлдэж байгаарэ. 30 секунд маш хурдан өнгөрнө. Одоо 7 хүн үлдсэн дахиад шабаллаа. За тоёогчийн дээр доор нь за тоёогчийн дээр доор байгаа хүмүүсийг сонирн байна. Алтан чимэг сүхэ гарамгаа биш шүү. Энэ хоёр чинь хоёр талтанд барьж яг эсрэг талд нь болохоор давуу сэрэн баяр алтан чимэг сүхэ биш шүү. За энэ дөрвөн хүн тодрох магадлал айгүй өндөр. Өндөр басна. За дугаарыг түр авчи. Анхаар явлаа. 1 2 3 явлаа. За хурдлаа. За эсвэл гэлзаарай. Гэлзэлээ. За энэ хүн бол байгаа. Энэ Тоёогч арай. Би бүр таны бүр эцөө дэмжлээ шүү. За баяр үргээ 30 секунд явсан шүү. 30 секунд явсан. Зүгээр тамлахгүй өгч. Хүн тамлахгүй өгчөөч гинэ. Би тоёр ч гэсэндээ нэг тамлахыг бол бас хүсэхгүй байгаа шүү. Ер нь бол нэг тамлаа. За алтан чимэг сүхэ залгаарай. 99 86 104 5 дугаарлуу алтан чимэг сүхэ бол байгаад байгаа шүү дээ. Тийм 30 секундын 10 секунд нь аль хэдийн яваад өгсөн байгаа шүү. За дуудлага орж ирээгүй байна. Хүүе. Залгаач өөй. Энэ айгуул найзтай өгөх гээд энэ залахгүй байгаа юм шүү. 5 секунд боллоо. 5 секунд. Хүүе. 5 4 3 2 1 дуусаа. Байхгүй. Байхгүй. За алтан чимэг сүхэг арилга. Шууд арилга. Арилга л та. Арилга шүү дээ. Арилгах юм уу? Байхгүй гэж суугаад. Яа. Байхгүй шүү дээ. Арилгаач одоо. Ямар эвгүй юм бэ энэ чи одоо байж байгаараа энэ чи юу болох вэ? Remove. За одоо 6 үлдсэн шүү. Тоёогч 5 дээрд боломж байна. За одоо алтан чимэг сүхэ одоо залгаж ийн гэтээ авахгүй үсттэй. Авахгүй 30 секунд өнгөрсөн шүү дээ. Болцоо. Ястаа уучлаарай 4 бол. Гэтэ энэ яста балер юм байна. Би бүр тоёогч гэхгүй чичээд. За ингээд 6 шүү. 6-аас дахиад яваа. Тоёогч. Омог гинэ. Гэтэ алтан чимэг сүхэгийн дахиад нэг нэр байгаа шүү дээ. Тэр нь бас ах юм уу? Арилцсан юм шүү. Үгүй байгаа. Байгаа мó. Тэгвэл тэр нь байж штэ. За дахиад одоо сайн харна шүү. 1 2 3 гяс явууллаа. За алтан чимэг гой. Та одоо уцмцсан анзаарж ял да. Одоо нэвтрүүлэг. Одоо. Загнаад авчлаа. Ямар сонин таарч ба. За Жундагийн бол байсан шүү. Жундагийн гэхдээ гаднаас залгав. Гадаадаас. За Жундагийн бол байсан. За яаж залгах юм? Харин гадаадаас яаж загалах вэ те? За 30 одоо залга. 99 86 10 45 99 86 10 45 дугаарлуу Жундагийн одоо 30 секундын дотор залгах хэрэгтэй. За намайг арилгаа туяад өг гинэ. Хүй тэгж байгаа мó? Үгүй бах. Энд за энэ цаг маг болохоо байлаа. Ой залгаж байна. За залгсан шүү. За. Залгсан. Заавал. 86 10 45 дугаарлуу Жундагийн. Байн өглөөний минь. Өглөөний минь хүргэе. Өглөөний минь баяр хүргэе. Бас хямар таамаа. Ямар нэвтрүүлэг гүйц. Харин тэгдэм байна. За Жундагийн юунаас Сингапуроос залгаж байгаа үстэй. Тий, Сингапуроос залгаж байна. За энд байгаа жоохон хүүхд байгаа үстэй. Одоо үзүүлчих.
байгаас дүү мөгийн хүүхдэд өгч болох уу? Тэгин шүү. Болно ямар боломжтой шүү. Хинт чамаагүй. Тэ. Ааха. Одоо ингээд нийт сонгогчдоо хэлээч. Үний юм байна уу? Нийт сонсогчд Ялч бол мэдрэмж нь айгу гоё идэм бэ. Гэхдээ өнөөдөр жоохон новшин гэдлээр ялч болчихлоо тий. Тэглээ те. 6 болгож байгаа нь яллаач чи өөр. Бүр нилээ. Новшин байдлаар гэдэг. Ялч болчиход холбогдож чадаагүй хүмүүс амар өрөвдөд байгаа байхгүй. Ваар тийм ээ. Би ч гэсэн. Цаанаасаа бүр ийм дүрм гаргацсан байгаа байхгүй. За газ 30 секундын дотор ярихгүй бол дараагийн хүн гिचж байгаа байхгүй. Тэгэхээр битээр бүр ямар ч боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд алсан чимээсээ холбогдохгүй болонгууд нь нэг уцаараа сонсонгууд нөгөө уцран дээрээс газ дугаараа хийгээд Зүв. Наад чи ёстой Наад чи зүв арга байна. Тийм байна, зүв байна. Одоо дахиад нэг дугаар сүүлд нь комент хэсэгт тэмдэглүүлнэ. Үгүй яах юм. Шууд манахаас мессенжерээр холбогдоод шандаа яаж авах хин дүүхийг нь холбогдож асуусан шүү. Заа ёо. За тэгээ. За баярлалаа. Бидэнтэй хамт байдаг жуун Өдөр сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлаа. За одоо бүр цаг маг өнгөрсөн бадарсан. Алтан чимэг сүхэ стоо уучлаараа яг нэг 30 секундтай тоолоод ингэсний дараа дуудлага нь орж ирсэн учраас авч чадсангүй. Тэгээд маш их одоо хүлцэл өчөө. Тий, уул нь бол 2 нэр орж ирсэн. Бүр сүүлийнхтэр бүр жүүн даги дээр бүр хальтраад ороод ирлээ шүү дээ. Бүр энэ нараа хэдхэн миллиметр. За ингээд одоо бид хоёр одоо ураа үгээ хамтдаа хэлээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг энэ хүрээ жаргая. Тэгээд 7 хоногт бүгдээрээ цоошин нэрч хүчтэйгээр иргэн ууцлаа төр баяртай манайхаа. За ингээ урайгаа хамтдаа хэлцгээе. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Хай. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио